баярлалаа. За хамтдаа тэгээд эзэнд өнөөдрийн хүндэтгэл мөрөглийн цагаа эхэлцгээд тэгээд бүгдээр хамтдаа суудлаасаа босоод эзэн рүү хараагаа хандуулцгаая. Тэгээд хажууд байгаа найз нөхдөдөө энэ бол эзний өдөр, таныг харж байгаадаа үнэхээр баяртай байна. Хамтдаа эзнийг магтцгаая. Эзнийг хүндэлцгээе гэд. Яг хажууд байгаа хүмүүсээ өрөөж уриалцгаая. Тэгээд хамтдаа залбирэн гуйцгаая. Хайртай бурхан минь ээ. Өнөөдрийн Токио Монгол цуглааны хүндэтгэл мөрөглийг тань даатгаж байна. Та үнэхээр өдөрдөж, та чиглүүлж, хүн бүрийн үнэхээр зүрх сэтгэлийг эзэн та өөртөө дуудаж, энэ газраас энд байгаа хүн бүрээс эзэн та өөртөө өдөр гайхалтай магтаалыг авахтугай. Өнөөдрийн эзний үгийг таны мотор даатгаж байна. Өнөөдрөөр дамжуулах үнэхээр пастороор дамжуулах эзний үгийг чилсэн эзэн та удирдах, ариун сүнсээ та үнэхээр биднэрт өөрийнхөө тэр хэлхийг хүсэж байгаа тэр гайхалтай амьд үгээр хэлээч. Бид нар бас анхааралтай сонсож үнэхээр цээжилж, тунгааж амьдралдаа хэрэгжүүлэхэд нэгэн байлгаж өгөөрэй. Өнөөдрийн Токио Монгол цуглааны хүндэтгэл мөрөглийг эхлээс дуусах хүртэл таны гайхалтай хүү бидний эзэн Есүс Христийн нэрээр даатхан залбирanгуйж байна. Амен. Амен. Бүгдээр хамтдаа эзэнд гайхалтай тэр магтаалыг өргөцгөөё. Амьдралдаа таныг хайсарёва садатан дээрээ шийдвэр гаргах болоо хожмын жаргалыг тухай сонсоо түүнийг дахаар шийдлээ шийдвэр гаргах болоо зүрх минь тантай дэндүү орхон болжээ таныг магтах болжээ Амьдралдаа таныг олсны дараа нарийн зам дээр шийдвэр гаргах болоо Есүс таныг жинхэнэ дагсан шиг Есүс таныг жинхэнэ дагсан шиг бич бас дахаар шийдлээ Зайлас гаргах болоо зүрх минь тантай дэндүү орхон болжээ цаг үргэлж таныг магтах болжээ ертөнцийн их эзэн таныг би цаг үргэлж магтахдаа үрдийн үр тантайгаа хамт гэж хашгирцгаа ертөнцийн их эзэн таныг би цаг үргэлж магтахдаа үрдийн үр тантайгаа хамт гэж хашгирцгаа амьдралдаа таныг хайсарёва садаа зам дээр ирлээ шийдвэр гаргах болоо хожмын жаргалын тухай сонсоо түүнийг дахаар шийдвэр гаргах болоо зүрх минь тантай дэндүү орхон болжээ Амен. Цаг үргэлж таныг магтах болжээ амьдралдаа таныг олсны дараа нарийн зам дээр шийдвэр гаргах болоо таныг жинхэнэ дагсан шиг бич бас дахаар шийдлээ
Зүрхэн тантай Зүрхэн тантай дэндүү орхон болжээ. Та хүргэж таныг магтах болжээ. ертөнцийг их эзэн таныг би цаг үргэж магтахдаа үрдийн үр тантайгаа хамт гэж хашгирцгаая. ертөнцийг их эзэн таныг би цаг үргэж магтахдаа үрдийн үр тантайгаа хамт гэж хашгирцгаая. ертөнцийг их эзэн таныг би цаг үргэж магтахдаа үрдийн үр тантайгаа хамт гэж хашгирцгаая. ертөнцийг их эзэн таныг би цаг үргэж магтахдаа үрдийн үр тантайгаа хамт гэж хашгирцгаая. Амен. Эзэн надтай шүү. Амен. Эзний нэрийг дэвтэрээ эзэн таныг бид магтаа аврах хамгаалахаар миний амьдрал дэвсэн баярлаж байна. Эзний нэрийг дэвтэрээ эзэн таныг бид магтаа хамгаалахаар миний амьдрал дэвсэн баярлаж байна. Тэнгэрээс газар дэлхийд замдахаар ирж миний өөрийг төлөв загас мэтодоо хатан буснаас дахин амилж тэнгэрт оцсон их эзэн таны нэрийг дэвтэрээ. Эзний нэрийг дэвтэрээ эзэн таныг бид магтаа аврах хамгаалахаар миний амьдрал дэвсэн баярлаж байна. Тэнгэрээс газар дэлхийд замдахаар ирж миний өөрийг төлөв загас мэтодоо хатан буснаас дахин амилж тэнгэрт оцсон их эзэн таны нэрийг дэвтэрээ. Тэнгэрээс газар дэлхийд замдахаар ирж миний өөрийг төлөв загас мэтодоо хатан буснаас дахин амилж тэнгэрт оцсон их эзэн таны нэрийг дэвтэрээ. Тэнгэрээс газар дэлхийд замдахаар ирж миний өөрийг төлөв загас мэтодоо хатан буснаас дахин амилж тэнгэрт оцсон их эзэн таны нэрийг дэвтэрээ. Эзний нэрийг дэвтэрээ. Таны нэрийг дэвтэрээ. Халелуя Иесус. Таны нэрийг магтаа.
Миний сүнсээ Яавыг магтаа. Түүний бүх тусламжийг санагтуу. Залуу насыг минь залуу насыг бүргэд мэд шинжлээ. Таны алдрын төлөө намайг хэрэглээ. Миний сүнсээ Яавыг магтаа. Түүний бүх тусламжийг санагтуу. Залуу насыг бүргэд мэд шинжлээ. Таны алдрын төлөө намайг хэрэглээ. Миний гимиг бүгдийг нууцлаа. Миний өвчнийг бүгдийг дээгэж. Миний амийг мөхлөөс аварсаач. Хайрын Миний сүнсээ Яавыг магтаа. Түүний бүх тусламжийг санагтуу. Залуу насыг минь та бүргэд мэд шинжлээ. Таны алдрын төлөө намайг хэрэглээ. Миний гимиг бүгдийг нууцлаач. Миний өвчнийг бүгдийг дээгэж. Миний амийг мөхлөөс аварсаа. Хайрын Миний гимиг бүгдийг нууцлаач. Миний өвчнийг бүгдийг дээгэж. Миний амийг мөхлөөс аварсаа. Хамтаа залбирэн уулзгаая. Тийм ээ эзэн. Та өнөөр намайг миний гим нүглийг уучлаач. Санаатай болон санаандгүй хийсэн тэр бүх гим нүглийг уучлаач.
мөхлөөс аварсан хайрын эрлийг эзэмээ миний гмийг бүгдийг нууцлаа Имэз миний өвчнийг та эдгийгч та бол эдгээгч бурхан. миний амийг мөхлөөс аварсан хайрын эрлийг Имэз яг үнэхээр энэ магтаал дээр гарч байгаа шиг. Та бидний залуу тэр бидний энэ он жилүүдийг үнэхээр шинжилж тэг бүргэд мэт. Үнэхээр та биднийг ирч хүчтэй болгож улам илүү сүнсэн дотроо бидний үнэхээр өсөж тань руу тэмүүлж танд найзаар танд улам илүү итгэлээ өргөсөөр ямар ч нөхцөл байдал хийгээд ямар ч асуудлыг тэр даван туулах бүргэдчиг тэр үнэхээр хүч чадалтай нэг болдог. Тийм ээ эзэ. Энийг зөвхөн танаас ирдэг. Есүс Христ танаас ирдэг. Өөр ямар нэгэн зүйлээс биш. Өөр ямар нэгэн тэр үнэхээр хичээл, ном, сургалт тэр зүйлээс биш. Энэ дэлхийн хаанаас тэр ирдэг вэ? Биднийг аварсан тэр аврагч эзнээс ирдэг. Оо Есүс. Энэ газар та өөрөө үнэхээр байж. Энэ газар та хүн нүртэй хамт байж. Та ажиллаа хийгэж. Ариун сүнсээ та хамт байгаач. Оо Есүс. Бүгд эзнийг дахин хүндэлцгээе. Тийм ээ эзэ. Та үнэхээр намайг шинжлээч. Та үнэхээр намайг босгооч. Та намайг үнэхээр бүргэд мэт байлгаж өгөөч. Та үнэхээр төвчээртэй байлгаж өгөөч. Та намайг зоригтой байлгаж өгөөч. Та ямар нэгэн зүйлд мохохгүй байлгаж өгөөч. Шантардгүй, ухардгүй нэгэн байлгаж өгөөч. Харин үнэхээр эзэн танаас зуурч, урагшаа харж, таныг ярьсаар, таныг үнэхээр гэрчилсээр, таныг тунхагласаар тэр нэгэн байлгаж өгөөч. Таныг тэнд байлгаж өгөөч. Хамтдаа эзэн рүү үнэхээр залбирanгуйцгаая. Оо Есүс. Бүгдийг нууцлаач миний өвчлийг бүгдийг дээгэж миний амийг мөхлөөс аварсан хайрын эрлийг эзэмээ миний бүгдийг нууцлаач миний өвчлийг бүгдийг дээгэж миний амийг мөхлөөс аварсан хайрын эрлийг
Эмээ эзэн. Та өнөхөр миний бүх өвчнийг эдгэгэж. Энэ нэгэн ямар нэгэн өвчин биш. Энэ бүр үнэхээр ихээр зүрхтэй бид нэр сэтгэлийн шарахтай. Үнэхээр бидний идэхгүй тэр үнэхээр сэтгэлийн шарах, өвдөлт яг зүрхний гүнд нуугдж байдаг. Яг асуудал гарах үед яг сэтэрдэг. Яг тэр өвчин. Та эдгэж өгч. Та үнэхээр бидний сэтгэл дотроо үнэхээр маш олон үнэхээр бухимдал, стресс. Үнэхээр тэр буруутгал. Үнэхээр уушлахгүй. Зүрхэндээ хатуу байгаа. Энэ бүх зүйлийг эдгэж өгч. Оо Иесус. Та бол эдгээдэг. Та хараатаа нэгнийг хараа оруулж, өвчтөө нэгнийг босч, өөмөн өвчтөө нэгнийг үнэхээр цэвэр ариун болгосон бурхан аваа. Баярлалаа Иесус. Бүх зүйлийг үнэхээр таньдаа даатгах нь Иесусийн нэрээр залбирanгуйж байна. Амен. Оо амен эзэн. Амьдрал дундуур дууцан гаралаа бартаа замаа дууцлаа явсан газраа ирээгээд харахад яруу сайхан хайрби. Амен. Оо мөнхий амьдрах болооч өнөө хай гэрэлцээ насаа үрд магтаан дуулаач төгсгөл байхгүй ухаарлаа гайхамшигт хайр гайхамшигт хайр юутай хайр ихшээ яруу их хайр амьдрал төрсөн мөхөс надад аврал өгөхөөр ирдээ. Амен. Баярлалаа эзэн минь. Хамтдаа бүгдээрээ итгэлийн тунхагаа тунхилцгаая.
Би тэнгэр газрыг бүтээгч аваа өчрөг ертөнцийн эцэг тэтгэг. Ариун сүнсээ бүрэлдэж онгон байргаас үдээс. Гонти билаа цагчийн үе зовж явсан. Цовдогдсон нас барж оршуулгада 3 хоногийн давтал дахин ам орсон. Тэгээд тэнгэр додож аваа өчрөг булхан гаруун гарын хүндэт суудалтай. Дахин ирж угсан амьд бүх хүнийг шүү. Түүний цорын ганц хүү бидний хийсэн Есүс Христэд бидтэй. Би ариун сүнсэнд итгэдэг. Би ариун нэгдмэл цуглаа. Ариун хүмүүсийн хэмэд үзүүлэх өөчлөд дахин амьдлт болон мөнхийн амьдрал би итгэдэг. Амен. Амен. Бүгд хамтдаа судалтаа суугаад номлын цагт орцгоё. И пастрыг урьж байна. И сенсей ёрошико оныгаишимас. Орчуулагчаас урьж байна. Сайн байна уу? Миний нэр Мики Маус Мики Эйгуно Мики дэс. Би Солонгос хүн. Би пастор юм хүн. Ослада барте бэн. Баярлалаа. 무슨까지. 몽골 말이 정말 저한테는 제일 어려운 것 같아요. 히브리어보다 어려워요. Еврей хэлнээс илүү хэцүү санагдаж байна монгол хэл. 그래도 열심히 노래 따라했어요. За тэгсэн ч гэсэн би хичээнгүйлэн бүр дагаж дуулсан. 근데 여기가 아파, 목이 아파. Хоолоо өвдсөн гинэ дагаж дуулсан чинь хоолоо өвдлөө гэж. 그 발음이 어려운가 봐요. Яг нэг дуудлах нь жоохон хэцүү байна. 예, 오늘 제목이 여러분 진리가 우리를 자유케 합니다. За өнөөдрийн яг сургаалын сэдв нь 여러분 여기 진리란 말과 자유란 말이 있습니다. за үнэн биднийг чөлөөлдөг гэсэн сэдвээр цөмөр хамт сурна. За үнэн болон тэгээд эрх чөлөө гэсэн энэ үгийн тухай үзнэ. 자유 하면 뭐가 떠올립니까? За эбимнидо юу яаж өгөрэй? 여러분들은 자유하면 어떤 자유가 좋습니까? За та бүхэн маань яг нэг эрх чөлөө гэх юм бол яг юуны талаар бодож байна? Эрх чөлөө гэвэл 함부로 하는 거. 예. 함부로 하는 거. 예. 네, 그것도 자유예요. 예. 어떤 사람은 저 사람을 좋아하는 자유가 있어요. 사랑하는 자유. зарим хүмүүс болохоор хин нэгэнд дуртай байдаг. 어떤 사람은 저 사람을 미워하는 자유가 있어요. За зарим нэгэнд нь болохоор хин нэгэнд үзен ядах эрх чөлөө байдаг. 그래가지고 그 자유가 있기 때문에 사람마다 엄청난 일들이 벌어집니다. За эрх чөлөө байгаа учраас хүн болгонд бүр маш их тийм одоо асуудлууд бий болдог гэсэн үг. 어떤 사람은 죽이기도 합니다. зарим хүн бол шууд ална. 어떤 사람은 어떻게 해요? 한 명이 아니라 10명을 죽이기도 합니다. 총으로. зарим нэг нь болохоор эрх чөлөө байгаа учраас нэг хүнийг биш бүр 10 хүнийг ч гэсэн яг одоо алах тохиолдол гарна. 어떤 사람은 100명을 죽이기도 하고요. зарим хүмүүсүүд нь 100 хүнийг ч хүртэл ална. 1000명을 죽일 수도 있습니다. зарим нь бол бүр 1000 хүнийг ч гэсэн ганц нэг хүн алах боломжтой. 사람들의 자유예요, 그게. Энэ бол хүн төрлөختний эрх чөлөө. 근데 그 자유가 올바로 사용된 자유입니까? Тэр бол одоо үнэхээр яг жинхэнэ одоо хэрэглэж одоо бидний амт эдэлж байгаа тэр эрх чөлөө мөн үү? 독일의 히틀러는 독일 사람들 굉장히 젠틀하죠. За яг нөгөө Германы Гитлер яг одоо маш олон хүнийг алсан байгаа. 그 사람이 자기 자유가 있어서
600만의 유대인을 죽였어요. Тэр хүнд одоо эрх чөлөө байсан учраас 6 сая еврейчүүдийг алсан байгаа. 어떤 사람은 600만 명을 품어서 살아가는 사람도 있어요. Тэгэл зарим нэг нь болохоор бүр ингээд 6 сая байтугай 600 хүнийг тийм үү. 여러분들이 다 Тэрнээс илүү хүнийг 아시는 хайрладаг хүмүүс байгаа. 마더 테레사는 평생을 집 없는 고아들이나 어려운 사람들 도와주며 살았어요. За Терesa их болохоор насан туршдаа яг бүх хүнийг бүр олон хүнийг хайрлаж яг өөд болсон байгаа. Насаараа хүмүүсийг хайрлсан. 그 자유는 자기가 선택하는 거예요. Эрх чөлөөг би өөрөө сонгож байна гэсэн үг. 오늘 말씀 중에 진리가 우리를 자유케 합니다라고 합니다. За өнөөдрээс яг номлын сэдэв нь үнэн биднийг чөлөөлнө гэсэн байна. 우리가 아까 말한 대로 함부로 하는 자유가 있어요. 남한테 함부로 해. За би хин нэгэнтэй хамаагүй ханддаг эрх чөлөө бидэнд байгаа. 또 다른 사람한테 신세 쓰는다. За бусад хүмүүстэй яг 저기 ингэж 친절하게 하고 아주 예의 바르게 하는 게 있어요. за зарим нэг нь болохоор бусадтай яг ёс зүйтэй буюу зөв харилцдаг, хүнддэгдэг тэр эрх чөлөө байгаа. 매일매일 자기가 집에서 학교에서 직장에서 그 자유대로 생활하게 됩니다. За хүн болгон өөрийнхөө ажилдаа, сургуульдаа, цуглаандаа тийм үү өөрснийхээ эрх чөлөөгөөр амьдардаг. 여러분들이 저를 2년 동안 보았습니다. За би та бүхнийг 2 жилийн турш харсан. 제가 어떤 사람이죠? За би ямар ч хүн байна? Ямар санагдсан та нар? 고래가 나이 됐을까? За ямар 스바라시 됐을까? 아니면 고래 됐을까? За аль нь вэ гинэ? Сайн хүн байна уу? Муу хүн байна уу? 아리가또 덴베 메구상 아리가또 민나가 와타시니 고래노 묘에 여러분들이 저한테 이렇게 말씀해 За та 주셨어요. нар надад энэ одоо сайн гэсэн ийм үнэлгээ өгсөн. 아리가또 고자이마스. Баярлалаа. Үнэхээр их баярлалаа. 저는 저의 자유가 있어요. 여러분들한테 어떻게 대하는 자유가 있어요. Надад болохоор та нартай хэрхэн харилцах вэ? Тэр эрх чөлөө байгаа. 제 마음속에서부터 여러분들한테 친절하게 하고 싶어요. За миний бүр зүрх сэтгэлээс та нартай үнэхээр дотн сайн 이게 хандамаар санагдсан. 하나님으로부터 온 거예요. Энэ нь болохоор Бурханаас надад ирсэн 원래 эрх чөлөө. 저는요 그런 사람이 아니에요. Би үнэхээр тийм хүн бол биш ээ. 저는 제 아이들한테 아유 진짜 이래요. За би болохоор яг өөрийнхөө хүүхдүүдтэй ста нараа гэл ингээд аюух зэмэлдэг. 가면노 가면가 아리마스 고코지 가면을 쓰고 있어요. Би өөрийнхөө ингээд нүүр царайг ингээд одоо халахалж байна гэсэн үг. 모든 사람들은 그런 게 있어요. За бүх хүнд яг тийм хуурамч тийм үү? дүр төрх 목사인 나도 이 안에 분노가 있어요. тийм. За яг пастор надад ч гэсэн миний дотор маш их юм уур хилэн. 저희 ургуутсах 집에서 저희 아내는 저를 알아요. Миний гэрт миний эхнэр л үнийг сайн мэдж байгаа. 여러분들은 저의 모습을 모르는 거야. Та нар миний дүр төрхийг мэдэхгүй ээ. 그냥 이런 대중 앞에 있을 때 하는 모습인 거예요. Зүгээр ингээ уулзахдаа олон нийтийн газар уулзж байгаа л миний дүр төрхийг мэдж байгаа. 저희 아내는 저 싫어해요. Миний эхнэр надад үнэхээр дургу. 그러잖아. 그래. 예. Тийм учраас ингээ дандаа ингэж энэ чихчиг хорог. 저는 제 아내 앞에서는 화도 내요. За би ч гэсэн эхнэрийнхээ өмнө уурладаг. 여러분 앞에서는 저 화낸 적 없어요. Та 아직까지. нарын өмнө би уурж ясан удаа нэг ч байхгүй. 이마마대 화낸 적 없어요. 근데 좀 있으면은 더 친해지면은 화낼 수도 있어요. Бүр ингээ дотн болоод ирэх юм бол магадгүй уурлаж магадгүй. Дотносж байгаа учраас 내 안에 그 화가 나올 때가 있어요. миний дотор байгаа тэр уур илэрч гарах үе зөндөө байдаг. 고래가 닌겐데스 인간이에요. 이게 인간이에요. Энэ бол хүн төрөл, хүн юм аа. 저와 여러분들의 차이는 아무것도 없어요. Та нартай би ямар ч ялгаа байхгүй. Пастор болон итгэгч нар гэсэн ялгаа 나는 ерөөсөө байхгүй. 목사이기 때문에 가면을 쓰고 있는 거나 똑같아요. Би пастор учраас яг хуурамч дүр төрх ингээд зүгээр 하나님이 явж байгаа. 봤을 때는 다 똑같아요. Бурхныг харахад бүгд яг адилхан. 저와 여러분들이 선택할 자유가 있습니다. За бид бүхэнд яг сонголт хийх хэрэг чөлөө байгаа. 제 아내한테 내가 웃으면서 할 것인지 짜증을 내면서 할 것인지 Би эхнэртэй инээмсэглээд хариулах уу эсвэл уур уцаартай хандах уу гэдэг сонголт байгаа. 우리 인간들은 다 비슷해요. Хүн төрлөختөн хүмүүс бүгдээрээ адилхан. 예수님은
예수님은 완전히 다릅니다. Гэтэл Есүс Христ бол бид бүхнээс 우리 маш өөр. 같은 그런 짜증내는 게 없으세요. Есүс Христ биднийг хараад уурсан удаа 여러분들이 байхгүй. 아무리 나쁜 짓을 하더라도 Бид нэр ямар нэгэн буруу гэм нүгэл алдаа хийсэн ч гэсэн 예수님은 여러분들을 사랑하세요. тэр түүний хайр хуурахгүйгээр биднийг хайрладаг. 물론 저 같은 사람도 사랑해 주세요. Яг над шиг хүнийг хайрлсан тэр. 왜냐하면요, 예수님은 무엇으로 꽉 차 있냐면은 은혜와 진리로 꽉 차 있어요. Яагаад вэ гэхээр Есүс Христ яагаад тэгж чаддаг вэ гэхээр түүний дотор нэгүстэл ба үнэн дүүрэн байгаа. 이지방매 고래 Тий. 읽어보시겠습니다. 1번. За цөмөрө нэгийг уншия. Чанга уншия. За 1 2 3. 아멘. нэгүстэл ба үннээр ирсэн Есүс. 요한복음 1장 14절을 함께 읽겠습니다. За ишлэлийн тавьж өгөөрэй. Иохан номын 1-ийн 14, 17. 한번 보여주세요. 자. 여기 보시고 하세요. Эргүүлээд байгаарай. Эби. 여기 안 나오나? 1장 14절 말씀. Дараагийнх нь слайдыг тавьж өгөөрэй. За. Нэгүстэл ба үнэн хинээс ирсэн бэ гэд. За. 읽으세요. За 도저. цөмөрө хамтдаа уншия. За 1 2 3. Иохан 1-ийн 14 үг маань махад болж бидний дунд оршин бид түүний алдрыг харцгаасан. Энэ нь эцгийн цорын ганц хүүгийн алдар бөгөөд нэгүстэл ба үннээр дүүрэн байсан юм. 첫 번째 뭐라고 나와 있죠? 말씀이 육신이 되었다. За хамгийн ихэнд үг бол бие махбод болж ирсэн гэж хэлсэн. 에이? Юу гэсэн үг вэ? 이게 무슨 말이에요? Яг ямар утгатай үг вэ? 말씀? Үг. 말씀이 우리와 같은 육신이 되었대. Бид нартай яг адилхан ийм бие махбод болсон гэсэн үг. 가미사마노 미나마 미꼬또바가 그러니까 하나님의 말씀이 우리의 육신이 became Үг 니꾸 бидний адилхан бие махбод 육신이 болсон. 되었어요. 근데 그분이 바로 이 땅에 오신 예수님이잖아요. Гэтэл яг тэр болохоор тэр бие махбод болсон хүн нь хэн бэ гэхээр Есүс Христ байгаа. 그 예수님이 무엇으로 꽉 차 있는지 아세요? Есүс юугаар дүүрэн байсан гэж. 은혜와 진리. За түрүүний өмнөх ишлэгийг тавьж өгөөрэй. Нэгүстэл ба үннээр дүүрэн байсан. 은혜와 진리. Нэгүстэл ба үннээр дүүрэн байсан. 이 은혜는요, 우리가 죄를 지었을 때 하나님의 예수님의 은혜로 우리를 깨끗게 하시는 거예요. За энд байгаа нэгүсэл гэдэг үг нь бидний гим нэгүл хийх үед Бурхны нэгүсэл биднэр дээр ирдэг. 예수님의 은혜가 없으면 한 사람도 구원받을 사람이 없어요. 그래 예수스의 нэгүслэл хэрэг байхгүй бол энэ дэлхий дээр нэг ч хүн аврал авч чадахгүй. 또 하나는 진리가 충만하세요. 진리. Түүний дотор үнэн дүүрэн байсан, үнэн дүүрэн байсан. 네, 운흥두르겠어. 진리가 충만하세요. 17절 보겠습니다. 1장 17절. 17-аг үзье. Иохан 1:17. 다 같이 За хамт уншия. 시작. Иохан 1:17. Яагаад гэвэл хууль Мосегаар өгөгдсөн бол нэгүслэл ба үнэн нь Есүс Христээр дамжин ирсэн билээ. 보세요. 율법은 누구로부터 왔어요? 율법은 За хууль нь хинээр ирсэн бэ? 모세. Мосегаар ирсэн. 딱 말씀하고 계시죠? 뭐 약 은혜와 тодорхой 진리는 누구요? Гэтэл яг бүр тодорхой хэлж байна. Нэгүслэл ба үнэн нь 누구로부터 왔다? 예수 그리스도로 ирсэн. 예수 그리스도로부터. Есүс Христээр ирсэн. 예수님은요, 툭 찌르면 은혜가 나와요. За Есүс ингээд хүрхэл юм бол түүнээс нэгүстэл үнэн яг асгарна. 예수님을 툭 찌르면 진리가 나와요. Түүнийг ингээд түлхэх юм бол түүнээс нэгүстэл үнэн асгарах болно гэсэн үг. 나를 찌르면 화가 나와요. 화가. Намайг хатгах юм бол яах нь вэ? 욕이 надаас 나와요. уур гарна. 빠가야로. Магадгүй хараад гарна. 너 욕이 나와요. 우리는 왜? 우리 안에 있는 게 진리가 없기 때문에. Яагаад вэ гэвэл миний дотор үнэн байхгүй байгаа учраас. 은혜가 없기 때문에. 우리 이미 안에 있다. 나오는 와가 것들은 더러운 것들이 제일 많습니다. Тэгээ бидний дотор бохир зүйл нь илүү их байгаа учраас. 그런데 우리한테 없는 것이 예수님한테 있잖아요. Биднэрт байхгүй зүйл нь Есүс Христэд байгаа. 그래서 우리가 예수님을 의지하는 거예요. Тийм учраас бид нар Есүст найдвараа тавьдаг. 우리 힘으로는 내 자신을 용서할 수도 없고 내 자신을 구원할 수도 없습니다. Бид нар өөрсдийнхөө хүч чадлаар уучлж чадахгүй,
бид нар өөрсдийнхөө хүч чадлаар яг өөрийгөө хүлээн авч 오직 예수님답게 зөвхөн Есүс Христ уучлал 예수 그리스도답게 нэгүссэн байгаа. 예. 예수님이 이렇게 말했어요. 그래. 나는 길이요 진리요 생명이니 14절. Йохан 14:6-аар би бол зам, үнэн, амь мөн гэж хэлсэн байна. 비보 잠 우능 아무 몽. амь мөн. амь 엠 몽. амь мөн. 素晴らしいですか。今私は将来モンゴル語でメッセージお祈りしてください。감사합니다. 예수님이 나는 길이요 진리요 생명이라고 말씀하십니다. Есүс өөрийгөө ингэж хэлсэн. Би бол зам, 내일 амь гэж хэлсэн. 내일 어떤 길을 갈 수 있는지 아세요? 몰라요. За та бүхэн маргааш ямар замаар явахаа мэдж байгаа юу? 내일 내 생명이 어떻게 될지 알아요, 몰라요? Маргааш 몰라요. миний амнаас яах эсгийг мэдж байгаа юу? 근데 예수님은 나는 길이래. Гэтэл Есүс би зам гэж хэлсэн байна. Би зам. 나는 생명이래. Би амь гэж хэлсэн байна. Амь. 우리가 모르는 거를 예수님은 이미 알고 있는 거예요. Бидний мэдэхгүй байгаа зүйлийг Есүс Христ аль хэзээ мэдэж байгаа гэсэн. 그분을 의지하면 Түүнд найдах юм бол 그분이 길이고 진리요 생명이기 때문에 тэр зам, үнэн, амь учраас 우리를 인도해 주실 겁니다. биднийг удирдах чаднаа. 그래서 여러분들은 어떻게 하셔야 돼요? Тэгвэл та нар яах ёстой вэ? Don't worry, be happy. Don't worry, be happy. Yeah. So I love this song. Don't worry, Don't be worry, happy. be happy. Yeah. Don't worry, be Бүү санаа зов. happy. Зөвхөн аз жаргалтай бай, жаргалтай бай. 낮에 됐을까? 왜 그렇죠? Бид нар яах ёстой вэ? イエス様が私たちのもジャム、うね、エムもですから。그죠? 길이요 진리요 생명이니. Зам, үнэн, амь мөн. 구약에서는 진리라는 단어가 130번 나옵니다. За хуучин гэрээнд үнэн гэсэн үг 103 удаа гардаг. 그 다음에 그 뜻은 에메트라고 합니다. 100 уучлаарай 120-оос 130 удаа гардаг. За тэр үгийн утгыг нь гаргаж өгөөрэй. Хуучин гэрээний үнэн гэсэн үгийн утга нь 그 진리라는 말의 뜻은 의미는 за 진실함, 신실함, 변치 않는 하나님의 성품이라고 나옵니다. за энэ үгийн утга нь болохоор эмит гэдэг еврей үг буюу 히브리어로 яг еврей үг буюу хеврей гэж ярьж байна тийм. 히브리어로 에메트라고 읽습니다. За эмет гэсэн еврей үг буюу түүний үгийн утгыг харах юм бол 에메트의 N은 히브리어의 알파벳의 첫 번째 글이에요. За эмет гэдэг үгийн э үсэг нь болохоор одоо еврей цагаан толгойн хамгийн анхны үсэг 맴은 альфа гэсэн үг. 중간이고 M нь болохоор дундлих гэсэн утгатай. 타브는 그 알파벳의 마지막 끝이에요. Тий. Таб гэдэг үгийн хамгийн сүүлийн үг нь болохоор одоо омега буюу төгсгөл гэсэн үг байгаа. 그래서 이거를 에메트 진리라고 합니다. Эмет 히브리어로. гэсэн үнэн гэсэн энэ еврей үгийн утга нь болохоор 하나님은 처음부터 마지막까지 진리이세요. эхлээс төгсгөл хүртэл хувиршгүй итгэмжтэй. 하나님은 처음부터 마지막까지 신실하신 분이에요. За энэ болохоор бурхан болохоор эхлээс төгсгөл хүртэл итгэмжтэй одоо өөрчлөгдгүй нэгэн гэсэн утгатай. 저도 저희 아내한테 굉장히 신실한 사람이에요. Би ч гэсэн эхнэртэй яг үнэнч гэнэ эхнэртэй би үнэнч хүн. 밥을 먹고 나면 설거지를 해요. За хоол идэх юм бол аягаа угаана. 한 열흘 일주일 넘어서 열흘 하면은 한 개가 와요. За ингээд 10 хоног өнгөрөөл аяг угааж гаад яах вэ? 아 힘들어. 아 힘들어. Тэгээд яг дургуун хурж эхлээл аяг угааж ийсэн аа. 아 이제 그만 도와주고 싶어. Тусламааргүй санагдаад байдаг. Аяг угаамааргүй санагдаж. 아 왜 맨날 내가 설거지 해야 돼? Би яхаар дандаа одоо аяг угаах ёстой гэж. 어쩔 땐 밥도 해요. 내가 밥도. Зарим үедээ би хоол хийн. 지금은 아내가 갱년기라서 제가 밥도 해요. 밥도. 반찬도 만들어요. Миний эхнэр одоо ингэ цэвэршиж байгаа учраас би одоо хоол хийх ёстой болно.
아내가 굉장히 지금 민감해요. 갱년기라서. За үнэхээр нөгөө цэвэршилт эхэлсэн учраас айгүй эмзэг гинэ. Маш юм эмзэг. Хизээч уурлах. 그래서 제가 여기 인터넷에서 여자 갱년기는 언제 끝나나 봤어요. Би интернетээс эмэгтэйчүүдийн цэвэршилт хизээ дуусдах юм бол гэж хайж үзсэн гинэ. 15년. 15 жил. 15 жил. 우와. 이마카라. Үнэхээр зогсоосоо би одоо яаж 15 жил ингэх дэвчих вэ? 그럼 나 계속 밥해야 돼요? Би өргөлж хоол хийх ёстой юу? 나 너무 힘들어. Би үнэхээр хэцүү. Надад үнэхээр хэцүү. 너무 힘들었어요. 이거 계속 설거지하고 밥해야 되고. үргэлж аяга угаана. 우리 아내한테 말할 때 잘 들어야 되고. Эхнэрийгээ сайн сонсох хэрэгтэй байдаг. 시키는 거 꼭 해야 되고. Эхнэрийнхаа загсан ямиг заавал хийх ёстой. 시키지 않은 거 하지 말아야 되고. Захаагүй юм хийж огт болохгүй. 너무 힘들어요. Би үнэхээр хэцүү. Надад үнэхээр хэцүү санагддаг. 그래서 중간중간에 나는 화를 냅니다. Тэгэл яг тэгж байгаад гинэд би дэсэрдэг гинэ. 갱년기면 다야? Одоо ингээл цэвэршилт гээд ингэдэггүй гэл ингэ. 아무리 갱년기라도 Хэдийгээр цэвэршсэн ч гэсэн 나한테 그렇게 할 수 있어? надад ингэж чадах юм уу? Ингэж хийж болж байгаа юм уу гэж хэлдэг. 민나 아리마스면 화 그래. Миний дотор үнэхээр уур бүр ингэ дэсэрч дэлбэрдэг. 민나 다이조부 데스까? 와타시 탈게? 아리마스요. 아유 힘들어. 막 다 했네. 힘들어 죽겠어. 이 말이 있어요. үнэхээр хэцүү байна гэж хэлдэг. 우리 인간들은 그래요. Хүн төрлөختөн буюу хүн яг ийм л байна. 하나님은 처음부터 마지막까지 신실하세요. За бурхан бол харин эхлэлээс төгсгөл хүртэл хувиршгүй өөрчлөгдөшгүй. Амен. 혼돈이 아리가또 Тэр 고자이마스. үнэхээр өөрчлөгдөшгүй. өөрчлөгдөж. 내가 아무리 하나님 앞에 욕해도 하나님은 귀엽게 봐주세요. Би хичнээн одоо 100 удаа одоо хэдэн удаа ч гэсэн түүний өмнө буруу юм хийхэд 그래서 өхөөрдөж харсаар байна. 여러분들이 아내가 마음에 안 들면 예? 아내가 여러분들 옥상가 마음에 안 들면은 하나님 앞에 따지세요. За эхнэр чинь үгэнд чинь орохгүй те сэтгэлд чинь нийцэхгүй байх юм бол бурханы өмнө очиж залбираа. 자기 부인한테 하면은 эхнэртэй ингээд өөрийнхөө уур уцаараа гаргах юм бол болохгүй шүү. 더 힘들어져. Бүр хэцүү болно гинэ. Чиний хэцүү байдал бүр бүр хэцүү болно. бүр хэцүү. 더 힘들어져요. 그래서 우리는 하나님 앞에 기도합니다. 하나님, Тийм учраас ирчүүд 왜 이런 사람을 나한테 주셨습니까? яагаад надад ийм хүн өгсөн юм бэ? 그럼 하나님은 여러분들의 기도를 다 들어주세요. Яг бурхан чиний залбирлыг сонсох болно. 예, 그러니까 하나님이 우리를 들어주시니까 우리의 마음이 풀리게 돼요. Бурхан таны залбирлыг сонсдог учраас бидний зүрхсгэл ингээд тайвширдаг, дүүрдэг. 민나 오나지 됐어. 곤나 간지대 세이가 쓰시마스. 세이가 진세이가 곤노 간지 됐어. 우리 인생은 다 똑같은 것 같다고. Хүн төрлөختний амьдрал яг л адилхан. 그래서 진리 말씀에 하나님은 끝까지 신실하게 우리한테 하신다는 거 잊지 마세요. Тэгэхээр үнэн гэсэн хуучин гэрэн дээр бичигдсэн имэд гэдэг энэ үг нь 그럼 신약에서는요? өөрчлөгдөхгүй гэсэн утгатай. 신약에서는 봅시다. За 신약에서 шинэ гэрэн дээр юу чилэгдсэн бол? 신약에서도 100에서 110회가 나와요. За шинэ гэрээнд болохоор ойролцоогоор 100-аас 110 орчим гарсан байгаа үнэн гэдэг энэ үг. 근데 여기서의 그 진리란 뜻은 알레데이아라고 합니다. 알레데이아. За алалея гэдэг энэ үгээд шинэ гэрээний грек үгээр бичигдсэн учраас үсгээр 이 бичигдсэн 진리의 учраас 이 알레데이아의 뜻은 숨겨지지 않는다. 숨기지 않는다. энэ грек үг нь болохоор нууцлагдаагүй ил тод болсон 드러낸다라는 뜻이에요. одоо яг ил тод болсон бүрхэг биш гэсэн зүйл юм. 그리고 은폐하지 않는다. 숨지 않는다. 그래서 드러낸다. нуугдахааргүй гэсэн үг. нуугдахааргүй. 구약에서는 예수님에 대해서 숨겨놨어요. За шинэ гэрээнд Есүс Христийн тухай нууцлагаар бичсэн байгаа. 신약에서는요 숨겨놓지 않았어요. 예수님이 드러났어요. шинэ гэрээний үед болохоор хуучин гэрээнд нууцлагдсан, шинэ гэрээний үед болохоор Есүс Христийг ил тод болгосон. 신약에서는 예수님이 밖으로 전도하러 다니셨어. 다시 한번. 예수님이
저기 전도하러 다니셨다고 자. 제자들과. Шинэ гэрээнд болохоор Есүс бүр ингээд ээлх тод болоод бүр гадагшаа гараа сайн мэдээ тараахаар. 근데 예수님이 전부 다 전도해서 전부 다 예수님 믿게 하지 않았어요. За гэтэл хүмүүс ихэнх нь түүнд итгээгүй байгаа. 예수님은 그렇게 할 수가 있었습니다. Тэр бүгдийг нь итгүүлж чадах байсан. 근데 예수님은 그렇게 하지 않으세요. Тэгээ Есүс ерөөсөө тэгээгүй. 여러분들의 자유를 존중하세요. Яагаад вэ гэвэл таны эрх чөлөө хүнддэг гэсэн. 너가 나를 믿고 싶으면 믿어라고 말씀하십니다. Та надад итгэхийг хүсэж байгаа бол надад итгээрэй гэж сонголтыг 당신이 나를 믿으면 천국에 있을 것이요. Та надад итгэх юм бол Тэнгэрийн улсад орох 나를 болно. 믿지 않으면 Надад 지옥으로 итгэхгүй 갈 бол 수 있습니다. үнэхээр там руу очих болно. 예수님은 여러분들에게 선택에 맡겼어요. Танд сонголтыг Есүс өгсөн. 그리고 나는 곧 길이요 생명이라고 다 드러내셨어요. Есүс өөрийгөө би зам, үнэн, ам гэж тодорхойлсон. 그런데도 안 믿는다면 여러분들의 책임이에요. Тэгсэн ч гэсэн та нар итгэхгүй байх юм бол энэ бол та бүхний сонголт байгаа. 이 진리라는 말 속에 숨겨지지 않는다. Шинэ гэрээний үнэн гэдэг үгийн утга нь 드러나게 하셨다. нууцлагдаагүй ил тод 은폐되지 않았다고 그랬어요. 누구나 알 수 있는 말씀인 거예요. бүрхэг биш гэсэн утгатай. 여러분들이 지금 자유가 있습니다. Таны дотор эрх чөлөө байгаа. 이 진리는 곧 예수님 인격이세요. За таны дотор ч гэсэн байгаа бас үнэн байгаа. Тэр үнэн нь юу вэ гэхээр яг Есүс Христ өөрөө хэлж байгаа түүний үнэн яриад байгаа. 여러분들이 예수님을 얼마만큼 아느냐에 따라 여러분들이 진리를 알기 때문에 자유케 되는 겁니다. Та бүхэн Есүсийг хэр зэрэг мэдэх хэрээр тэр үннийг илүү их мэддэг гэсэн үг. 그래서 여러분들이 그 진리 안에 거하면 예수님을 믿으면 그 안에 거하는 자가 됩니다. Тэр яг Есүсийг мэдэх хэрээр тэр үнэн дотор илүү их дотор ордог гэсэн үг. Үнэн дотор илүү их байж чаддаг. 예수님을 아는 만큼 우리는 자유를 경험합니다. Есүсийг мэдэх хэрээр би эрх чөлөөтэй болж эхэлдэг. 그래서 저는 저희 아내한테 화를 안 내려고 해요. Тийм учраас би өөрийнхөө эхнэртэй уурлахгүй гэсэн яг тийм шийдвэр тавьсан. 나는 예수님의 진리를 알기 때문에 Яагаад гэвэл би Есүс Христэд байгаа тэр үннийг мэдсэн учраас 이 8장 요한복음 8장에 처음으로 죄에 대한 것이 나와요. энэ Иохан номын 8 дугаар бүлэг анханасаа гмийн тухай гарч эхэлдэг. Гм нүглийн тухай. 8장 1절에 보면 가늠한 여인에 대해서 나옵니다. Яг Иохан 8-ын 1-р бүлгээс эхлээд 1-р ишлэлээс яг завхаарч ягаад баригдсан эмэгтэй тухай гардаг. 예수님은 가늠한 여인을 봤을 때 어떻게 하셨어요? Бүр завхаарч байгаад яг тэр газраасаа баригдаад ирсэн эмэгтэйг хараад 죄가 없는 사람이 와서 돌로 치라고 하셨어요. Есүс юу гэж хэлсэн бэ гэж тэр эмэгтэйг хараад өрөвдөөд 그랬더니 다 집으로 가고 아무도 없어요. хүмүүс түүний чулуудыг гэж байгаа боловч харин Есүс ингэж хэлсэн. 그리고 예수님이 그 여자한테 한 말이 뭐예요? Гим нүгэлгүй нэг нь тэр эмэгтэй чулуудаа гэж хэлсэн байгаа. 나도 너를 정죄하지 않는다고 그랬어요. Яг тэр эмэгтэйг харахтаа би чамайг шийтгэхгүй гэж хэлсэн. Чамайг би зэмлэхгүй, чамайг би буруутгахгүй гэж хэлсэн. Яг завхаарчаад баригдсан эмэгтэйг. 아멘. 아멘. 예수님을 믿을 때 여러분들은 어떻게 이야기하세요? 먼저 회개하세요. 회개하십시오. 그렇게 말합니까? 회개. 네. 회개 알아요. 예수님을 처음 믿을 때 자. 먼저 회개하시고 예수님 믿으세요. За, 그러나요? анх Есүст итгэхдээ та нар яаж итгэсэн бэ? 예수님은 그렇게 가르치지 않습니다. Эхлээд гим нүглээ гимшгээл та нар гимшээд итгэсэн үү? 나도 너를 정죄하지 않는다고 그래요. Есүс ингэж хэлсэн. Би чамайг буруутгахгүй, би чамайг яллахгүй гэж хэлсэн. Тийм учраас итгэсэн бид нар. 예수님은 여러분들의 죄 때문에 여러분들을 좋아하거나 싫어하지 않으세요. Та нарын гим нүглээс болоод Есүс та нарыг яллаж, буруутгадаг тэр хүн биш ээ. 죄는 싫어하시지만 여러분들을 싫어하시지는 않으세요. Гим нүгэлд дургүй боловч харин та нарт дуртай, хүн 죄를 дуртай. 짓는 거는 예수님의 진리를 모르기 때문에 죄를 짓는 거예요. Яагаад гим нүгэл хийдэг вэ гэхээр үннийг мэдхгүй учраас бид нар гим нүгэл хийдэг гэсэн үг. 그러나 우리가 예수님의 진리를 알게 되면 점점 죄에서 나오게 됩니다. Бид нар үнэхээр Есүсийн зааж өгч байгаа үннийг мэдэх тусам бид нар гим нүглээс
죄 짓지 살 말라고 율법은 말합니다. 율법에서는 죄를 짓지 말라고 합니다. 10 хуульд гим нүгэл бүх хийхтэн гэж зааж өгдөг. 예수님은 죄에 대해서 이야기를 안 하세요. Гэтэл Есүс Христ гим нүглийн талаар ерөөсөө ярихгүй байгаа. 그냥 나를 믿으라고 하죠. Надад итэг гэж хэлсэн. 정죄하지 않으세요. Бүр ингэ шүүж буруутгаагүй. Есүс Христ энэ дэлхий дээр ирээд 내가 너를 사랑한다고 이야기하세요. эсрэгээр нь би чамд хайртай гэдэг үг хэлсэн. 이게 신약이에요. 신약. Энэ бол шинэ гэрээ. 구약과 신약의 가장 큰 거는 예수님이 오고 나서부터예요. Хуучин гэрээ, шинэ гэрээгийн хамгийн том ялгаа яг энд байгаа. 예수님이 우리의 죄를 위하여 죽으셨기 때문에 그렇습니다. Есүс Христ бидний гим нүглийн төлөө өгсөн учраас шинэ гэрээ эхэлсэн байна. 그래서 죄의 문제를 해결하셨어요. Тийм учраас гим нүглийн асуудлыг Есүс шийдэж чадсан. 그냥 예수님을 믿기만 하면 여러분들은 구원을 얻는 거예요. Зүгээр Есүст итгэж чадах юм бол та авралыг олж чаднаа. 아멘. 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 어떤 사람들은 죄에 묶여 있습니다. Зарим хүмүүс яг гим нүгэл дотор хүлэгдсэн байдаг. 어떤 사람은 돈에 묶여 있어요. 돈. Зарим нэг нь болохоор мөнгөний асуудалд ингээ хүлэгдсэн байдаг. 옷간에 못지. 옷간에가 있지방 다 했을게요. 돈이 최고라고. Яг мөнгө нь хамгийн нэгдүгээр учраас амьдрал буюу гэр орных нь яг орхигдсон гэсэн үг. 저도 도박한 적이 있어요. 도박. Би бас яг нөгөө мөрөдө толгом тоглож исэн удаа байгаа надад. 도박이 뭡니까? 그 머리도 저거 덜감 뭐죠? 이후에? 로또? 로또. Лото. 네. Лото гэдэг. 아, 곤슈. 와타시노. Гоё шүү гэнэ. 이번 주 내 번호가 맞으면 로또. Миний дугаар ингээд хожчихоосаа гэдэг энэ 7 хоногт энэ хожчихоосаа гэдэг. 인생의 대역전이다. Хэрэг хожчих юм бол би энэ дэлхий дээр бараг миний одоо ястаа хувь заяа гэн. 어떤 사람은 도박에 묶여 있어요. Зарим нэг нь болохоор мөрөдө толгомд 어떤 사람은 хүлээстэй. 술에 묶여 있어요. 술. Зарим нэг нь болохоор архинд яг ингээ хүлээстэй байдаг. 몽골 사람들 술 좋아하는 거 맞죠? Монголчууд архинд 몽골이 дуртай 너무 байдаг. 추우니까 그죠? Яагаад вэ? Тэр хүүтэй учраас. 하나님도 아세요. 예수님도 아세요. Бурхан ч гэсэн 그죠? та нарыг мэднэ, хархинд дуртай гэж мэднэ. 우리가 예수님을 알게 되면요. 죄에 묶여 있는 데서부터 나오게 됩니다. Бид нар Есүсийг мэдэх хэрээр яг хүлээстэй байгаа тэр гим нүглээс 그럼 гарч ирэх. 어떻게 해야 되냐? 예수님 말씀 안에 거하면 돼요. Тэгвэл бид нар яг юу хийх ёстой вэ? Есүсийн үгэнд байх ёстой. 그러면 진리를 어떻게 아냐? 예수님 말씀 안에 거하는 거예요. Үннийг бид нар яаж мэдэх вэ? Есүсийн дотор буюу түүний үгэн дотор байхыг хэлж байна. 예수님 안에 말씀 안에 거하면 제자가 되는 겁니다. Есүсийн үгэн дотор байх юм бол дагалдагч болно гэж хэлсэн. 아멘. Амен. 오늘 말씀 안에 지금 거하는 시간이에요, 이 시간에. За өнөөдөр яг үгэн дотор байгаа энэ цаг шүү. Та бүхэн эзний үгэн дотор байна. 여러분들이 주님의 제자이신 거예요. Та нар эзний одоо дагалдагч нар шүү. 31절 같이 읽겠습니다. За Иохан 8:31-ийг хамтдаа уншия. За уншия. Есүс өөрт нь итгэсэн эдээчүүдэд хэрв та нар миний үгэн дотор байвал үнэхээр миний дагалдагч нар байна. 여기 이렇게 말하죠. 내 말에 거하면 참 내 제자가 되고. Та нар миний үгэн дотор байвал миний дагалдагч нар байна гэсэн. 내 말이 곧 예수님의 말씀입니다. Энэ бол яг Есүсийн үг байгаа. 근데 내 말에 거하는 게 너무 힘들어요. Яг эзний үгэн дотор байна гэдэг бол үнэхээр амархан биш. 예수님 하는 말씀 안에 거하는 게 너무 힘들어. Есүсийн үгэн дотор байна гэдэг тийм амархан зүйл биш, хэцүү зүйл байгаа. 세상 것이 너무 좋기 때문에. Яг бол дэлхийн зүйл амархан байгаа. 세상에 나가면 재미난 게 너무 많아요. Дэлхийн зүйлийг харах юм бол амархан гоё зүйл зөндөө. 이 안에 재미난 게 너무 많아요. Энэ утсан дотор үнэхээр сонирхолтой гоё зүйл зөндөө байна. 그렇기 때문에 우리는 여기에 집중하고 말씀 안에 집중하지 못해요. Тэгсэн мөртлөө бид нар утсанд бүх анхаарлаа тавиад яг Библийн үгэнд анхаарал тавьж чаддаг. 우리가 예수님의 안에 거하게 그 말씀 안에 거할 때 우리는 참 제자가 됩니다. Бид нар жинхэнэ дагалдагч гэдэг чинь хэн бэ гэхээр эзний үгэнд буюу Бурхны үгэнд анхаарлаа тавих юм бол жинхэнэ дагалдагч болно. 말씀을 떠나면 우리는 다시 묶입니다. Бид нар яг үгнээс л холдох юм бол дахиад л хүлэгдэж эхэлдэг. 그래서 항상 예수 그리스도의 말씀 안에 거하시는 저와 여러분이 되시기 바랍니다. Үргэлж яг үгэн дотор байх юм бол бид нар их чөлөөг мэдэрдэг. 두 번째 진리는 우리를 모든 것으로부터 자유케 합니다. За хоёр дахь нь болохоор үнэн бол биднийг бүх зүйлээс чөлөөтэй болгосон, их чөлөөтэй болгосон. 모든 것을 아멘. 뭐냐면 32절 말씀을 보겠어요. За Иохан 32절 8:32-ыг хамт уншъя. 다 같이
Тэгээд та нар үннийг ойлгож үнэн та нарыг чөлөөлнө. Амен. 아멘. Амен. 밑에도 있네요. 예수 곧 Үнэн та нарыг чөлөөлнө гэсэн. 진리를 알지니 진리가 너희를 자유케 하리라. Үннийг мэдвэл та нарыг 이 чөлөөлнө. 자유는요 죄책감에서부터의 자유예요. За энэ ямар их чөлөөг яриад байна гэхээр гим нүглийн буруутан гэдгээс чөлөө. 반복되는 죄의 습관에서의 자유. За энэ ямар их чөлөө вэ гэхээр дараагийнхаа слайдыг тавьж өгөөрэй. 사람의 시선으로부터의 자유. За гим буруутаа мэдрэмжээс чөлөөлөгдөх. 두려움과 염려에서부터의 자유. Байнга давтагдан хийдэг гим нүглээс чөлөөлөгдөх. 과거의 상처로부터의 자유입니다. Хүмүүсээс хараат болсон бодлоос чөлөөлөгдөх. 근데 이러한 자유들은 우리의 노력으로 얻어지는 게 아니에요. За айдас болон санаа зовнил төгшүүрээс чөлөөлөгдөх. 예수님의 은혜로 주어지는 선물입니다. Өнгөрсөн үеийн сэтгэлийн шахнаас чөлөөлөгдөх энэ эрх чөлөө хэлээд 좀 전에 말한 것처럼 진리는 우리의 죄를 정죄하지 않습니다. За 다시 한번. 진리는 우리의 죄를 정죄하지 않아요. За үнэн бол бидний гим нүглийг ингэж онцгойлж ялалдаггүй гэсэн үг. 우리를 죄에서 해방시켜 줍니다. Үнэн болохоор бидний гим нүглээс буюу бидний 누가복음 4장 чөлөөтэй гаргаж. 18절. За Иохан номын Лук номны 4장 18절에 за 4-р бүлгийн 18 дахь эшлэл байна. 이거 보시고 다 같이 За хамт уншъя. За 1 2 도저. 3. Эзний сүнс над дээр байна. Учир нь сайн мэдээг ядуус дэлгэрүүл гэж тэр намайг тусалсан юм. Тэр намайг илгээсэн нь олзлогсодод эрх чөлөөг тунхаглах, сохруудад хараа оруулах, дарамттай байгсдыг чөлөөлөхийн сацуу. За. 여기서 가난한 자는 누구예요? За энд гарч байгаа ядуу гэдэг нь ямар утгатай вэ? 심령이 가난한 자예요. Энэ хүн болохоор зүрх сэтгэлээрээ ядуу хүнийг хэлж байгаа гэсэн. 돈 없는 자가 아니에요. Мөнгө нь ядуу биш. Мөнгөөр юм эд баялгаар ядуу хүнийг биш хэлээгүй. 내가 부족하다는 것을 아는 사람이에요. Би өөрийгөө би сул дорой гэж мэдэрж байгаа хүн. 내가 오늘 죄를 지었는데 또 지었어요. Би өнөөдөр гим нүгэл дахиад хийчлээ гэж 나 어떡하지? өөрийгөө тэгж мэдэрдэг хүнийг хэлж байгаа. 이렇게 심령이 가난한 자, 연약한 Зүрх 자. сэтгэл нь ядуу буюу сул дорой нэгэн гэсэн. 그래서 하나님 나 오늘 또 죄를 지었습니다 하고 하나님을 찾는 자예요. Бурхан минь би дахиад л гим нүгэл хийчлээ штэ гэж Бурханыг хайж байгаа тэр хүнийг хэлж байгаа гэсэн. 예, 하나님을 간절히 찾는 자에게 Бурханыг чин сэтгэлээсээ хайж байгаа тэр хүнийг хэлж байна. 하나님은 기름을 부으시고 그에게 자유함을 주시는 거예요. Бурхан тэр хүнийг тосолж эрх чөлөөнд дотор гаргаж өгнө гэсэн. 아멘. Амен. 여러분, 저도요. 저 죄를요. 안 지울 수가 없어. Би гим нүгэл хийхгүй байж чадахгүй тэр нэгэн байгаа. 술 담배는 안 하지만 술 담배 빼고 다 해. За, арх тамиг татахгүй бусдын бүгдийг хийж байгаа би. 내가 여러분들이 보면 모르지만 우리 아내는 다 알아요. Та нар намайг мэдэхгүй харин миний эхнэр бол бүгдийг мэдж байгаа. 욕도 하죠. Хараал хэлнэ, 화도 내죠. уурлана, 예. 또 교만하죠. 교만. бардам эрхэмсэг болно. 그것도 잘났다고 남자라고 자존심도 강하죠. Би эрх хүн байхад чинь гээд өөрөө өөртөө итгэлгээ эрдэж бардана. 매일매일 죄를 안 지울 수가 없어요. Би өдөр болгон энэ гим нүглүүдийг хийхгүй байж чадахгүйгээр 죄의 문제는 우리랑 끝까지 같이 갑니다. За, гим нүглийн асуудал нь хамгийн хэцүү зүйл нь бидний төгсгөл хүртэл байх. 근데 예수 믿는 사람과 예수 믿지 않는 사람이 똑같이 죄를 지어요. Есүст итгэдэг хүн, Есүст итгэдэггүй хүн яг адилхан гим нүгэл хийдэг. 그런데 예수 믿는 사람들은 알아요. Есүст итгэдэг хүмүүс өөрийгөө гим нүгэл хийчлээ гэж мэддэг. 내가 이 죄를 해결할 수 없다는 거를. Юуг мэддэг вэ гэхээр би энэ гим нүглийн асуудлаа шийдэж чадахгүй гэдэг. 그래서 예수님이 필요하다고 고백하는 게 크리스찬이에요. Яг би тийм учраас надад Есүс Христ хэрэгтэй гэж өөртөө хэлдэг тэр хүн бол жинхэнэ итгэгч хүн 믿지 байна. 않는 사람들은 죄를 지어도 아무렇지도 않아요. Итгэдэггүй хүн болохоор ямар ч гим нүгэл хийсэн байсан тэр гим нүглийн талаар мэдгүй учраас юу ч болоогүй юм шиг юм. 자기가 잘못한 것도 몰라요. Өөрийгөө алдаа хийчлээ гэж 그들 мэддэг. 안에 진리가 없기 때문에요.
Учир нь тэдний дотор үнэн байхгүй байна гэсэн. 우리한테는 크리스찬에겐 진리이신 예수님이 있기 때문에 죄를 지으면 찔려요. Бидний дотор яг үнэн болсон Есүс байгаа 이게 учраас 믿는 사람과 믿지 않는 사람의 차이예요. гэм нүгэл хийчлээ гэдгээ мэддэг. Энэ бол итгэдэг хүн, итгэдэггүй хүмүүсийн ялгаа. 찔리는 우리는 예수님이 보장해 주세요. Үнэн биднийг яадаг вэ? Хамгаалж өгдөг. 너는 내가 너를 오늘 구원하였다고. Өнөөдөр би чамайг хамгаалах болно гэж хэлдэг. 내가 너를 구원한다. Өнөөдөр би чамайг гэм нүглээс хамгаалах болно гэж хэлдэг. 내가 너와 오늘 함께 파라다이스에 간다. Paradise. 파라다이스. Paradise. Өнөөдөр би чамайг Paradise мэт яг дэш нь авч гарна гэж хэлдэг. 예수님이 십자가에 져셨을 때 두 죄수가 있었어요. Есүс дагадмаа цовдлогдоход хоёр одоо ялтан хажууд 한 사람은 цовдлогдсон. 끝까지 예수님을 기대지도 하지 않았어요. Нэг нь болохоор өөхөх хүртлээ Есүс Христэд найдвараа тавиагүй. 옆에 사람은 그 마지막 그 순간에 예수님을 믿었어요. Хажуудалд нь байгаа нөгөө гемт хэрэгтэн хамгийн сүүлийн мөчтөд Есүс Христэд 그래서 итгэсэн байгаа. 예수님이 그에게 하신 말씀이에요. 내가 오늘 너와 파라다이스에 함께 있다. За чи өнөөдөр надтай хамт Тэнгэрийн улс руу очих болно гэж хэлсэн. 예. 우리는 죄의 종으로 태어났습니다. бид нар 34절. за бид нар 요한복음 34절. за Иохан номын 8 дугаар бүлгийн 37 гаргаж өгөөрэй. 34-ийг гаргаж өгөөрэй. За бид нар яагаад вэ гэхээр бид нар гмийн нүглийн боолоор төрсөн гэж Библи хэлсэн байгаа. 우리를 어두움에서 이렇게 바꿔주세요. 세 번째인데 진리는 우리의 신분을 바꾸어 줍니다. За гурав дахь нь болохоор яг үнэн бидний иргэншил буюу бидний байр суурийг өөрчилдөг юм аа. 그 전 걸 먼저 볼까요? За өмнөх нь явуулж өгөөрэй. Саяны өмнө тавьсан хэсгээ тавиулж өгөөрэй. 요한복음 1장 12절에서 13절. За 네, 이거부터 보겠습니다. За 시작. Иохан номын 12-ийн 13-аас хамт уншия. За 1 2-ийн 3. Харин өөрийг нь хүлээн авсан болгон өөрийнх нь нэрэнд итгэдэг хүмүүст Бурхны хүүхэд болох эрхийг тэр өгөв. Тэд цусаар биш, махан биеийн хүслээр биш, хүний хүслээр биш, харин Бурхнаас төрөсөд билээ. 예, 여러분들은 이미 이 과정을 거치신 분들이에요. Та бүхэн аль хэзээ энэ үйл явцыг даваад гарсан хүмүүс байгаа. 그렇지만 여전히 죄는 짓고 있어요, 우리가. Тэгсэн ч гэсэн та нар гэм нүгэл хийсээр л байгаа. 이거는 우리가 해결할 수 있는 문제가 아니에요. 예수님만이 우리 해결할 수 있기 때문에 우리가 이렇게 죄를 짓고 있지만 우리는 하나님의 자녀라고 하셨어요. За бид нар үнэхээр энийг асуудлыг шийдэж чадахгүй. Энийг Есүс Христ шийддэг. Гэхдээ бид нар Бурхны хүүхэд болчихсон байна. 예수님이 말씀하셨으면 그건 변하지가 않는 거예요. Есүс Христ хэлчихсэн бол өөрчлөгдөхгүй бид нар Бурхны 오늘 죄를 지어도 이 말씀이 있기 때문에 여러분들이 변하지가 않아요. 이 өнөөдөр би 사실이. гэм нүгэл хийлээгээд би хүүхэд Бурхны хүүхэд болохоо болчдөг юм биш. 왜요? Бурхан аль хэзээ бидний хүүхдээ болгочихсон. 사람의 뜻이 아니고 나지 아니하고 오직 하나님께로서 난 자들이기 때문에. За энэ болохоор хүний хүслээр хүнээр юм уу хүний биеийн хүслээр төрөөгүй юм аа. Энэ болохоор зөвхөн Бурханаас төрөсөд юм аа гэж хэлсэн байгаа. 예. Тийм 근데 учраас 유대인들은 이 말씀을 알 수가 없어요. 유대чүүд буюу еврейчүүд энэ үгийг ерөөсөө мэдгүй байгаа. 여전히 자기의 죄를 해결하기 위해서 어떻게 하는지 아세요? өөрийнхөө гэм нүглийг шийдэхэд бол яадаг гэж еврейчүүд 옛날에는 어떻게 했어요? 양을 잡아서 그 양이 나의 죄를 대신해서 죽은 거예요. яг хоныг ингээ гаргаад тахлын ширээн дээр тавиад тэгээд дахил болгож өргөдөг 근데 байсан. 지금 이스라엘 유대인들은요 양을 잡을 수가 없어요. 양을 잡아서 그렇게 제사 지낼 수가 없어. Гэтэл одоо бидний одоо яг энэ цаг үед болохоор шинэ гэрээний үед бид нар яг хоныг тэгж гаргаад тахлын ширээн дээр тавих 그러면 хэрэггүй 지금 болсон. 현재 있는 유대인들은 어떻게 할까요? Гэтэл яг одоо цагт амьдарч байгаа еврейчүүд яадаг гэж 제가 봤어요. 그걸 어떻게 би 하는지. бүр яг яаж байгааг нь харсан. 동영상 좀 틀어주실래요? Одоо тэр яг бичлэг үзүүлж өгдөө. Одоо үеийн яг 이 사람은요 죄를 털어내요. тэд нар яадаг вэ гэхээр гэм нүглээ ингээ сэгсэрч хайдаг гэсэн. 죄를 어떻게 터냐면 이렇게 털어요. гэм нүглээ яг 기도하면서 ингэж 기도하면서 тийм учиртай юм ба штэ. 제가 이거 사진 동영상을 찍었습니다. 자. 거기 동영상이 있는데 эбимнэдэ бичлэгээ тавьж өгөөрэй. Тэд нар яадаг вэ гэхээр залбирч хагаад өөрийнхөө одоо энэ хувцсыг ингэж гөвдөг гинэ. гэм нүглээс салж яах гэсэн. 따로 빼놨어요. 동영상을. Яг тэгээ тийм. 제가 2023년도에 이스라엘에 갔습니다. За би 예, 그거 2000 보세요. 자세히 보세요. 사람들이 요걸 이렇게 털어요. 2023 онд 털죠. Израиль руу явсан.
За 털죠. харж гинөө та нар анзаарч гинөө хувцас ингэ зогсож байгаа. 보세요. За. 어. Дахиад нэг үзүүлчихтэй. 끝까지 동영상 다시 처음부터 자세히 보셔야 돼요. За 이제 이렇게 нэг 기도를 удаа 해요. 앞에 분수대가 있습니다. За сайн анхааралтай хараарай. Та нар анзаарч байгаа бол 예. хувцас ингэж 네, сэгсэж 이제 байгаа. 털기 시작하죠. Тийм. Одоо 네, ингэж 털죠. яг зохиж 털죠. 또 털죠. Гөвж эхэлж байна. Одоо 네. гим нүглээ хайж 털죠. эхэлж. 기도하면서 네, 죄를 턴다고 그래요. залбирангаа 기도를. өөрийнхөө гим нүглийг хайж. 어떤 байна. 사람은 제가 이것도 봤어요. 이것도 털어요. 이렇게. За зарим хүмүүс бүр ингэ те доотлын 그리고 이거 털고 보세요. энэ бол яг гим нүглээ хайж байгаа еврейчүүдийн дүр төрх байгаа. 제가 저걸 왜 찍었냐면은 아. 처음에는 한 사람이 이렇게 털길래 저는 뭐가 묻어서 터는 줄 알았어. Би ерөөс яагаад энийг ингэж бичиж авсан бэ гэхээр ингээд нэг хүн энийгээ зохихоор нь юм наалтсан болоод ингээд зогсож байгаа юм болов гэж бодсон. 근데 저기 있는 사람들이 다 터는 거예요. Бүгдээрээ ингээд зохиод ирсэн. 그래서 제가 그걸 찍었어요. Тийм учраас би 이스라엘에서. авсан. Израильчууд. 네, 지금 Одоо 보였죠? одоогийн еврейчүүд. 그 저거 끝나고 나서 저 오늘- 사람들이 아하. 왜 이걸 터냐고 제가 물어봤어요. За 유대인한테. энэ хүмүүс дуусны дараа би асуусан яагаад энийг ингээд гөвөөд байгаа юм бэ гэдгийгсэн. 지금 이게 대속죄일이에요. 대속죄일. За энэ болохоор одоо их одоо 이렇게 털죠. 예. тэг 털죠. За энэ болохоор яаж вэ гэхээр өөрийгөө одоо дахил өргөж байгаа гэсэн утгатай. 유대인들은 욤키프로 기간에 3일 동안 기도문을 읽으면서 자기의 죄를 고백하면서 죄를 속량받습니다. 3 хоног тутамд өөрийнхөө одоо яг нөгөө залбирлын сэдвээ уншаад тэг гим нүглээ гимшдэг. 이들은 예수님을 모르기 때문에 예수님이 자기를 위해서 죽으신 걸 모르기 때문에 여전히 자기의 죄를 자기가 털어요. За Есүс Христийг огт мэдэхгүй учраас яаж вэ өөрийнхөө гим нүглийг хайж байгаа гэж бодоод байнга ингэ сэгсэж гөвж гим нүглээ хайдаг гэсэн үг. 제가 저기에 처음에 앉아 있었어요. Би яг тэр авд яг сууж байгаа гинэ. 저랑 아내랑 이스라엘에서 저기 앉아 있었는데 아하. 저 유대인들이 단체로 이렇게 온 거예요. За бид хоёр яг тэнд их нэртэйгээ хамт сууж байсан. тэгсэн чинь маш олон одоо нөгөө еврейчүүд хүрээд 그 ирсэн. 저보고 자리 좀 비켜달래. 자기 여기서 기도한대요. Та надад хэлсэн. Та эндээс ч холдоод өгөөч бид нар залбирах гэсэн ингэж хэлсэн. 그 저 남자들이 다 오더니 그 물 앞에 쫙 분수대 앞에 이렇게 서 있는 거예요. Би тэгээд холдоод өгсөн чинь тойрч ингэ зогсоод 그 저 사람 뒤에 제가 거기에 다시 앉은 거예요. тэгээд яасан бэ? Тэр хүмүүсийн ардталд нь би очиод харна. 그러더니 진짜 이 사람들은 자기 혼자 기도할 줄을 몰라요. Энэ хүмүүс яг бид нартай адилхан өргөчлөөдгөр залбирч мэддэггүй. 기도문이란 책이 있어요. Яг залбирлын сэдв гэдэг ийм залбирлын ном байгаа. 요만한 조그만 책이 있어요. Жижигхэн ном байгаа 책을 залбирлын. 보면서 그때 속죄하는 거야. За яг тэр залбирлыг аваад өөрөө дахил өргөж байгаа гэсэн үг. 저거 끝나고 나서 제가 물어봤어요. 이거 왜 터냐고. Дуусангууд нь би асуусан яагаад энийг зохиод байгаа юм бэ? 근데 죄를 깨끗이 털어버린다는 뜻이래요. Би гим нүглээсээ цэвэрлэгдэж өөрийнхөө гим нүглийг хайж яана. 왜 여기 와서 하냐고. 분수대 앞에서. Яагаад энд ирээд ингэж хийж байгаа юм бэ гэж асуусан. 이 물이 나를 깨끗게 한다고. 씻어준다고. Энэ ус намайг 죄를. цэвэрлэж өгч байгаа маа. Миний гим нүглийг цэвэрлэж өгч байгаа маа гэж хэлсэн. 와, 혼돈이 스고이 됐어요. Үнэхээр гайхсан. 예수님을 모르니까 이들은 이렇게 해서 죄 사함을 받습니다. Есүс Христийг мэдхгүй учраас гим нүглээсээ ингэж салж байгаа гэж уучлалыг авч байгаа гэж. 양을 잡아서 자기의 죄를 대신해서 죽었던 양을 지금은 잡을 수가 없으니까 저렇게 해도 된다고 랍비들이 얘기했대요. Хуучин гэрээнд болохоор хонь алаад дахил өргөж цусаар нь уучлагдсан гэж үздэг байсан бол одоо энэ орчин үед болохоор хонь алж чадахгүй учраас ингэж гим нүглээсээ салж байгаа гэж бодож эхэлж байгаа гэсэн үг. 댐베. 예, 세례 같은 거 아니냐고. 네? 이거 세례. 세례 아니에요. 세례 아니에요. 바티즘 뭐 이랬어 비슈. 그래 받으시면 아니에요. 저 사람 여자들은 안 와요. 남자들만 와요. эмэгтэйчүүд ерөөсөө ирдэггүй залбиралд нь зөвхөн эрэгтэйчүүд нь ирдэг. 그 가족의 대표가 유대인들은 남자들이에요. 장남하고. Гэр бүлийн тэргүүн нь болох эрэгтэй хүн зөвхөн ирж ингэ залбирдаг. Эмэгтэйчүүд ирдэггүй. 여자들 한 사람도 없어. Нэг ч эмэгтэй хүн байдаггүй залбиралд. 그리고 회당에 가서 공부하는 사람은 다 남자들이에요. Тэгээ ингээд яг ингээд яваад одоо яг ингээд хурлын танхимд сууж 남자들은 일도 안 해요. тий эрчүүд нь ерөөсөө ажил хийдэггүй. 그냥 저거 토라 말씀만 공부해요. Тоора буюу эхний 5 номыг тий Библийн эхний 5 그게 номыг 자기들의 уншдаг. 일이에요. 그 사람은. Тэр тэрийг чэйжилдэг, тэрийг судалдаг.
제가 말한 건 전통 유대인들에 대해서 얘기한 거예요. За миний ярьж байгаа зүйл болохоор яг жинхэнэ уламжлалт еврейчүүдийн тухай ярьж байгаа шүү. 옛날에는 이 뭐죠? 양을 잡을 수가 없으니까 닭을 잡았어. 닭. 닭을 잡아서 그 дээр үед 피로 болохоор хонь алдаг байсан. Сүүлд нь яасан бэ? Хонь алах боломжгүй болох үедээ дахин алдаг байсан. Дахин алаад цусаар нь одоо 근데 миний гэм 지금은 нүгэл уучлагдсан гэж үздэг байсан. 동물 애호가들이 닭도 안 된다고 죽이는 거 안 된다고 해서 네. 지금 이제 닭도 안 돼요. Гэтэл яасан бэ гэхээр нөгөө амьтныг хамгаалах эрх гэж бий байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээ тэр эрхээс амьтныг алж болохгүй гэсэн учраас яасан бэ? 그래서 дахин алж чадах байсан. 이제 랍비들이 가르쳐 준 대로 저렇게 욤키프루 기간에 대속죄일 기간에 저렇게 합니다. За яг ингээд залбирах тэр залбирлын өдрүүд гэж байдаг. Тэр өдрүүдтэй өөрсдийнх нь гэм нүглийг ингэж ариусгаж залбирч байгаа гэж үздэг болсон. 유대인들을 그 절기 6월절은요 양을 잡아서 예? 그 양을 함께 나눠 먹고 그때 피를 바르면 자기가 거기서부터 죄에서 사함을 받는 의미가 있습니다. Тийм. Дээгүр өнгөрөх баяр буюу одоо яг алгасах баяр гэж ярьдаг тийм үү? Яг хонь алаад тэр цусыг тутгандаа дүрхэх юм бол манай гэр бүлийн гэм нүгэл уучлагдлаа гэж үздэг. 그때는 1년에 한 번씩 자기 양을 잡았어요. Яг тэр тухайн үед бол жилд нэгэн удаа яг тэр зүйлийг хийдэг байсан. 예수님이 이 땅에 오시고 나서 예수님은 우리의 희생양이 되셨어. Харин Есүс Христ энэ дэлхийд ирээд бидний өмнөөс тэр хураг мэт хонь мэт яасан бэ? Үхээд бидний төлөө бидний 예수님이 аварсан байгаа. 우리를 대신해서 죽으셨기 때문에 더 이상 양을 잡을 필요가 없는 거예요. Есүс бидний төлөө бидний гмийн төлөө өгсөн учраас дахиж хонь алах шаардлагагүй болсон. 아멘. Амен. 예수님이 우리를 위해서 다 하셨습니다. Есүс бидний төлөө бүгдийг хийсэн. Гэм нүглийн 그냥 믿기만 하면 돼요. итгэхэд л болно. Зөвхөн 근데 итгэх. 그 믿는 게 쉽지가 않아요. Итгэн гэдэг тийм амархан биш ээ. 예수님을 얼마만큼 아는 것이 중요해요. Есүсийг хэр хэмжээгээр мэдэж байгаа нь айгүй чухал. 우리가 예수님의 말씀을 보면 볼수록 예수님을 더 많이 알겠기 때문에 Үгийг уншиж судлах хэрээр Есүс Христийг илүү сайн мэддэг. 우리가 예수님의 은혜를 알면 알수록 죄를 짓지 않게 됩니다. Бид нар Есүсийн нэгүстэл буюу үннийг мэдэх хэрээр гэм нүглээсээ амархан салж чаддаг. 이렇게 나를 사랑하시기 때문에 내가 더 이상 죄 짓는 자리에 있지 않게 됩니다. Намайг ингэж их хайрладаг Есүс Христийг мэдрэх хэрээр би дахиж энэ гэм нүглийг хийхгүй чадна гэж өөртөө хэлж чаддаг. 그래서 전에는 우리가 죄의 종이었지만 Бид нар өмнө нь гэм нүглийн одоо боолчлол байсан бол 이제는 하나님의 자녀로서 하나님의 왕의 자녀가 됩니다. за бид нар яг Есүст итгэснээрээ Бурхны хүүхэд болж хааны хүүхэд болсон гэсэн үг. 그래서 우리가 여기 보면요 갈라디아서에 보죠 마지막 한번 За 보겠습니다. Галат номыг зөвхөн хамт 갈라디아서 уншия. Галат. За Галат номыг 시작. за байж байгаарай. Галат номын 4:8-ыг хамт уншия. За 1 2 3 тэгвэл та нар Бурхныг мэдхгүй байх үедээ мөн чанараараа Бурхад биш юмсын боол байсан. Харин одоо та нар Бурхныг таних. Тэрч байтугай Бурхан та нарыг таньсан атал та нар чинь юунд дорой буурай зохисгүй үлдсэн юмс руугаа дахин буцаж очин бүр дахин боолчлогдохыг хүснэ вэ гэж. 네. 이제 우리는 더 이상 율법의 죄의 종으로 있지 않습니다. За энэ дээр болохоор би дахин тэр нөгөө үндсэн буюу өмнө нь байсан гэм нүгэлдээ боолчлогдохгүй. 우리는 하나님의 자녀가 됐습니다. Учир нь би яг Бурхны хүүхэд болсон. 그래서 이젠 더 이상 종의 자녀로 살면 안 돼요. Бид нар дахиад тэр гэм нүглийнхаа боол болохгүй амьд. 여러분들의 신분이 바뀌었어요. Тэр эрх мэдэл буюу тэр харьяаллыг бид нар 죄의 종에서 하나님의 자녀로 왕의 자녀로 гэм нүглийн боолчлолоос Бурхны хүүхэд буюу хааны хүүхэд болсон. 아무리 돈이 많아도 Хичнээх мөнгөтэй байсан ч 일본인이 될 수가 없는 거예요. 신분이 바뀌지 않습니다. яагаад бид нар хичнээх мөнгөтэй байлаа ч гэсэн Япон хүн болж бид нар 아무리 착해도 아무리 잘생겨도 бид нар хичнээн сайхан сэтгэлтэй сайхан үзэсгэлэнтэй төрсэн байсан ч гэсэн 일본에서 태어나서 일본의 패스포트를 가져야 되는 거예요. Илбүнд төрж байж Илбүний одоо яг Японд төрж байж Япон иргэн гэдэг 이 신분이라는 거는요 자기 마음대로 바꿀 수가 없어요.
Энэ одоо харьяалал гэдэг зүйл бол өөрөө 조건이 있는 거예요. хүсэлтэй зүйл биш. 조건. Энэ бол ялтчгүй болцолтой зүйл байгаа. болцолтой. 네, 우리 도르마상은 지금 일본 걸 갖고 있잖아요. Одоо манай дулмаа яг Японы яг иргэн байгаа. 네. Иргэн шилтэй. ABC? HQ요? HQ. 어떤 사람은 미국 시민권을 가지려고 엄청나게 노력을 합니다. Зарим хүмүүс Америкийн иргэн шилээ авах гэж маш их хичээж зүтгэдэг. 아무리 노력해도 안 될 때가 있어요. Хичнээн зүтгэсэн ч гэсэн болохгүй байх тохиолдол зөндөө байна. 거기에 맞춰야 돼요. 미국의 요구에 맞춰야 돼요. Тэгвэл Америкийн одоо яг тэр хууль дүрмэнд нь нийцэх ёстой, зохистойгоор яг таарах ёстой байдаг. 우리는 이미 하나님의 자녀로 맞췄어요. Бид нар аль хэзээ Бурхны хүүхдээ 그래서 신분이 바뀌었어요. Бидний иргэн шил буюу харьяалал өөрчлөгдсөн. 우린 죄의 자녀가 아닙니다. Бид нар гмийн хүүхдүүд биш. 그래서 하나님의 자녀로서 살아가시면 됩니다. Бид нар Бурхны хүүхдүүд учраас Бурхны хүүхдүүдээр амьдрах хэрэгтэй. 아멘. 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 마지막 이 말씀 읽고 마치겠습니다. 디모데전서 2장 4절. За Тимот номын 2 дугаар бүлгийн 4-өөс 5-ыг гаргаж өгөөрэй. 디모데. Тимот 아니네요. 네. 디모데. 자. 그 다음 거 2장 За энэ дараа талын өмнө гаргаж өгөөрэй. 4절, 5절. За Тимот 있습니까? 2 дугаар бүлгийн 4-өөс 5 없는 것 같아요. 없는 것 같아요. 없는 것 같아요. 제가 디모데전서 2장 4절에서 5절을 보면 자, 하나님은 모든 사람이 구원을 받으며 진리를 아는 데 이르기를 원하시니라. За Тимот номын 1-р Тимот 2-ын 4-өөс 5 дугаар ишлэгийг цөмөр харцгаая. Бурхан бүх хүмүүсийн авралыг хүлээдэг бөгөөд тэрийг хүсэн хүлээдэг бөгөөд 하나님은 한 분이요. Бурхан бол цорын ганц, 또 하나님과 사람 사이의 중보도 한 분이시니 Бурхан болон хүний хоорондох зууч 곧 цорын 사람, ганц. 곧 사람이신 예수 그리스도라. Тэр бол цорын ганц Есүс Христ гэсэн ишлэл 네. байгаа. 하나님은 아멘. 우리가 사람이신 그리스도 예수 그리스도를 제대로 알기를 원하십니다. За үнэхээр Бурхан биднийг үнэхээр холбож өгсөн, бидний гим нүглийг уучлсан Есүс Христийг яг үнэхээр тодорхой сайн мэдээсэй гэж хүсдэг. 예수님은 예수스 은혜와 бол 진리로 이 땅에 오셨습니다. 충만하게 은혜와 진리로. Есүс Христ болохоор нэгүслэл үннээр энэ дэлхийд бие махбодтой хүн болж төрсөн. 예수를 믿는 자에게는 자유함을 주셨어요. Есүс итгэдэг хүмүүст эрх чөлөөг өгсөн. 예수님을 믿는 자에겐 우리의 신분이 죄의 종에서 하나님의 자녀로 바뀌게 하셨습니다. Есүс итгэдэг хүмүүст гим нүглийн боолчл, гим нүглийн хүүхдээс Бурхны хүүхд болох эрхийг өгсөн. 우리의 노력이 아니었습니다. Бидний хүч чадал байгаагүй. Бидний 완전히 예수님의 은혜였습니다. зөвхөн Бурхны нэгүслэл байсан. Есүсийн нэгүслэл байсан. 그래서 예수님이 제일 많은 것이 은혜와 진리예요. Тийм учраас Есүс хэлсэн гим нүгэл хаана их байна? Тэр газарт нэгүслэл их байна гэж хэлсэн. 이분을 더 많이 알아가시는 저와 여러분이 되시기를 간절히 부탁드립니다. Есүс Христ үнэн ам гэж хэлсэн. Түүний дотор нь үнэн буюу нэгүслэл байгаа. Түүнийг их таньж мэдхийг, улам их мэдхийг хүсэн бас өрөөж байна. 우리 함께 기도하겠습니다. Наацмар хамтдаа залбирая. 하나님께 감사의 기도를 들으시기 바랍니다. Талархлын залбирлыг түүнд өргөцгөөё. 하나님이 여러분들을 이미 선택하셨어요. Бурхан таныг аль хэзээ 하나님의 сонгосон? 자녀로. Бурханы хүүхдээр сонгосон. 이 은혜는 엄청난 겁니다. Энэ нэвэл нэгүслэл бол үгээр илэрхийлэшгүй агуу. 하나님을 아는 것이 가장 큰 축복입니다. Бурханыг таньж мэднэ гэдэг бол энэ дэлхийн хамгийн агуу зүйл 우리 байна. 같이 감사의 기도를 드리겠습니다. Цөмөрө талархлын 주님 залбирлыг өргөцгөөё. 감사합니다. 주여 감사합니다. 주님 감사합니다. 우리를 주님께서 함께 해주시고 인도하여 주심을 감사합니다. 주님의 은혜로 우리를 주님의 자녀 삼아 주심을 감사합니다. 주여 감사합니다. 하나님 감사합니다. 내가 주님의 진리를 알게 하여 주시옵소서. 주의 진리를 깨닫게 하여 주시옵소서. 하나님의 말씀 가운데 살기 원합니다. 주여 도와주시옵소서. 주여 도와주시옵소서. 기도하겠습니다. 주님 감사합니다. Эзэн минь танд баярлалаа. 우리 한 사람 한 사람을 주님의 자녀 삼아 주셔서 감사합니다. Энд байгаа хүн нэг бүрийг та өөрийнхөө хүүхэд болгосон баярлалаа. 우리가 이 인생을 살아갈 때 Энэ дэлхийд амьдрахдаа
많은 어려움이 있습니다. Хүнд хэцүү зүйл зөндөө байна. 그때마다 Тэр үе болгондоо 하나님께서 우리와 함께 해주시니 감사합니다. тэр хүн цаг үе болгонд надтай 내 хамт байсан 힘으로 баярлалаа. 안 될 때 주님이 도와주셔서 감사합니다. Миний хүч чадлаар болохгүй үед та тусалдаг учраас баярлалаа. 우리가 날마다 주님과 함께하길 원합니다. Би өдөр болгон тантай хамт байхыг хүсэж байна. 주님 도와주시옵소서. Эзэн минь надад тусалж өгөөч. 주님을 더 알기 원합니다. Би эзнийг улам их таних мэдмээр байна. 주님의 은혜에 감사합니다. Би түүний ивэл нэгүслэлд баярлалаа. 주님 축복하여 주시옵소서. Бурхан минь намайг өрөөж өгөөч. 모든 것 감사드리며 예수님의 이름으로 기도드리옵나이다. Бүх зүйлд талархан Есүс Христийн нэрээр гуйлаа. Амен. 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 Бид эзэнд алдарн байх болтугай. Өдөр хамтдаа суудлаасаа босоод эзэнд хүндэтгэл магтаалыг өргөцгөөе. Бид наа хамтаа залбирнаа их эзний өмнө эзэнд бэлдэж ирсэн талархлын өргөлөө хамтаа өргөцгөөе. Тэгээд өргөлийн төлөө залбирanгуйцгаая. Хайртай бурхан минь ээ, өнөөдөр өргөх гар бүрийг, зүрх сэтгэл бүрийг эзэн та үнэхээр бэлхэм дүүрнээр өргөх болтгоо аваа. Тэгээд эзэн өргөлөөр дамжуулаад
Үнэхээр таны чуулганыг, таны хаанчлалыг үнэхээр босгон байгуулахад эзэн та үнэхээр мэрэгэн ухааныг өгөө зогсохгүй. Үнэхээр өргөлийг үнэхээр зөв зохистой зарцуулах гэсэн тусалж өгөр аваа. Өргөлдөр таны ариун сүнс дүүрэн байх болтугай. Эзэн өнөөдрийн өргөлийн цагийг танд даатхан Иесус Христийн нэрээр талархан залбирanгуйж байна. Амен. Амен. Тэгээд өргөлийн талаар бас зарлах зүйл байгаа. Дугтуу эзэнд баяр хөөртэйгээр өгөөмрөөр өргөцгөөё. Өгөөмрөөр хайрлагч эзэнд өргөё. Өргөлдөө хайраа шингээж хамгийн захирагч хадийн хаан харамбигээр өргөё. Зүрх сэтгэлийн золиос зөвхөн бурханд очтоо харин өргөө ариун өргөө. Зүрх сэтгэлийн золиос зөвхөн бурханд очтоо харин өргөө ариун өргөө өргөё. Амен. Амен. За, яг энэ цагт бас гэрчлийн цаг байна. Тэгээд манай азаа маань гэрчлэх цаг байгаа юм байна. За. За, сайн байцгаана уу? Тэгээд 20 хоног Монгол яваад ирсэн. Тэгээд өнөөдөр та бүгдийг харж байгаад айгүйх баяртай байна. Тэгээд өчтөр ирээд жоохон би айгүй муу султайг байгаад бүр би шахираад арай гэж босож ирлээ. Тэгээд ямар ч чиглэлээр Монгол явсныг бүгдээрээ мэдж байгаа тийм ээ. Тэр хүүхдийн цослонгийн захирлуудын олон улсын сертификаттай сургалтанд суухаар явсан байгаа. Тэгээд дотоогч маань гэсэн дээр одоо групп чат дээр энд оролцох хүн байна уу гэж бичиж яхад нь тэрийг уншиж харчаад тэгээд төлбөрийг хараад би гацсан байгаа. Тэгээд угаасаа ийм үнэтэй төлбөрөөр бол угаасаа ингээд сурч чадахгүй бас Монгол явхад маш их зардал гарна гэж ерөнхийдөө тэр үедээ отгоогч ерөөс юм бичихгүй тэгээд за үнэтэй юм чинь байлиг болцсон байсан. Тэгээд дотоогч над руу тэгээд ажлын дундуур чат бичсэн байсан. Тэгээд завсалгаанаараа залгасан чинь ингээд ийм сургалт болгож байна. Миний дүү ингээд чи сонирхож байна уу? Тэгээд залбираад үзээрэй. Тэгээд их чинь ингээд чамд ингээд төлбөрийг өгөө гэд тэгсэн. Тэгтэн би айгүй талархалтаар хүлээж авсан ч гэсэн дотроо ингээд ерөөсөө итгэж өгөхгүй байсан. Ерөөсөө ингээд зориг хүрхгүй байсан. Ажлаа амархаар цалин ч гэсэн багасна. Тэгээ энд байгаа бүх өртгүүдээ ч гэсэн төлж явна. Монгол явахын тулд бас ингээл маш их зардал ордгийг бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Тэгээд ерөнхийдөө жоохон итгэж өгөхгүй, жоохон шийдэж чадахгүй, жоохон айцтай байгаад залбирсан чинь яагаад ч бурхнаас би чамаа ингээ бэлтгэж гинэ гэсэн тийм одоо үгийг ингээд жоохон ингээ дотроо үг аваад тэгээд жоохон тэр үед жоохон уйсан. Тэгээ би шийдвэр гаргаад за отгоогч би ингээд явъя. Тэгээ яаж ч юм надад тэр үед ингээд юуны онгоцны мөнгө байгаа юм шиг санагдаад одоо онгоцны мөнгө ингээд 10,000 yen байгаа шүү дээ. Тэрнийг нь би одоо 1 ман гэж бодцоо. Гэ 100,000 yen-ийг юу 1 ман гэж бодцоо. Тэгээ надаа ингээд байгаа би ингээд одоо онгоцоо захиалж игээ тэгээд яг захиалгаад гэсэн чинь миний юу дансан дахь төлбөр бүр 11-нд ч хүрэхгүй байсан. Тэгээ би отгоогч би ингээд андуурсан байна. Миний ингээд ерөөсөө төлбөр ингээд хүрхгүй байна гэдгсэн чинь за юуцэн бүгдээрээ залбирцгаая гэд. Тэгээ цуглаанаас маань миний онгоцны 50%-ийг ингээд одоо гаргаад тэгээ би бас 50%-ийг бас ингээд цуглаанаасаа зээлээд ингээд яваад ирсэн байгаа. Тэгээд
тэр тийшээ явахдаа болохоор би өөртөө амар итгэлгүй байсан. Яагаад гэвэл маш олон цуслангийн захирлууд байгаа, том дарганаар байгаа. Тэр хүмүүстэй хамт ингэж сургалтанд суuna гэхээр би ерөөсөө өөртөө итгэхгүй суултоорой. Тэгээд би мэдгэдэггүй бас байхгүй. Дээрээс нь би мэрэгчлэрээ ажиллаагүй ингээд 7 жил шахуу ингээд болцсон болохоор тэгээд өөртөө маш итгэлгүй байсан. Тэгээд отоогч надад юу ч хэлсэн бэ гэхээр зүгээрээ миний дүү чи одоо ингээ ямар байгаа нь чухал биш. Чиний алсын хараа чинь маш чухалаа гэд тэр үгийг аваад маш их урамшаад тэгээд яваад ирсэн. Тэгээд мэдээж маш олон мундаг хүмүүстэй танилцаад тэгээд тэр хүмүүсээс ингээд суралцаад тэгээд үнэхээр хүүхдийн байгууллага, хүүхдийн салбар гэдэг, хүүхдийн хөгжил, хүүхд хамгааллын салбар гэдэг үнэхээр мөнгө олох тийм салбар биш, харин чин сэтгэлээсээ хүүхдийн төлөө гэсэн зүрх сэтгэлтэй хүмүүс ажилдаг салбар юм байна гэдгийг аюул олж харсан. Тэгээд дээрэс нь би мэрэгчлэр ажиллах хэрэгтэй юм байна, хүүхдийн төлөө ажиллах хэрэгтэй юм байна гэд тэр зүйлийг бас ингээд дахин баттгсан. Тэгээд өөрийн сурсан тэр мэрэгчлээ бас аюул таалархсан, бахархсан тийм цаг байсан. Тэгээд отгоогчтой маш их таалархаж байна. Баяраа пастор таалархаж байна. Цуглааныхаа ахын дүүстэй бас таалархаж байна. Бурханд бас үнэхээр таалархаж байна. Тэгээд нэг ишлэлийг бас хуваалцах хүссэн. Хоёр жилийн өмнө би нөгөө ээжигээ алдаад тэгээд амар хэцүү цаг үе байсан. Цуглаанаас холдсон. Тэгээд тэр үед Библи уншиж байгаад энэ үгийг авсан байгаа. 2 дугаар Коринт 1:5 байгаа. 4 дугаар ишлэл биднийг тайвшруулсан тэрхүү тайвшрууллаар бид нар альва зовлонд орохстыг тайвшруулж чадахын тулд Бурхан бидний бүх зовлон дотор маань тайвшруулдаг юм а гэд энэ ишлэгийг аваад би тэгээд маш ихээр уйлсан. Тэгээд миний өнөөдрийн хүртэл тууж ирсэн тэр бүх зүйлс ирээдүйд бас яг надтай адилхан тэр зүйлсийг туулсан тэр хүүхдүүдийг би ойлгож тайвшруулах юм байна. Тэгээ тийм болохоор Бурхан нам ингээд бэлтгээд ингээд явж байгаа юм байна. Энэ мэргэжээр сурсан маань ч гэсэн зүгээр нэг явж байгаа тэр анги руу ороод сураагүй. Тэгээ цаашдаа Бурханд яг хүүхдийн төлөө ингээд тууштай бөгөө зөрөгтэйгээр ажлыг сайн маш гал халуун зүрх сэтгэл ингээд илчилтийг ингээд багаар авч аваад энэ удаа би яалчгүй Монголын хүүхдийн төлөө Японд байх хугацаанд Япон Монгол хүүхдүүдийн төлөө би чадах чинээрээ би юмаа хийх ёстой юм байна. Тэгээ ирээдүйд би Монголдо очиод хүүхдүүдийн төлөө гэсэн би дуугарч чаддаг, хүүхдийн төлөө ажиллаж чаддаг байхын төлөө бас өөрийгөө маш сайн бэлтгэх хэрэгтэй юм байна гэх тэр зүйлийг ойлгож авсан байгаа. Тэгээ бүгдэд нь маш их баярлалаа. Есүсийн нэрээр өрөөж байна. Амен. Тэгээд эзэнд алдран байх болтугай. Эзэн өөрийнхөө тэр хайртай хүмүүсийг дуудаад тэр хүмүүсээр юу хэлэхийг тэр хүмүүст ямар талантыг өгөхийг эзэн мэдж байгаа. Тэгээд тэр хүмүүсээр дамжуулаад чуулганыг босгодог. Тэгээд чуулган тэр хүчрэх хүмүүс эзэн дээр ирээд чуулганыг босгоод зогсохгүй тэр үндэстнийг бас босгодог. Эзэн өөрөө тэгж ажиллаа хийдэг. Тэгэхээр бидний дундаас яг үнэхээр эзнийг гэрчлэмээр тунхалмаар байгаа хаашаач хамаагүй явмаар байгаа хүн байвал бид нэр үргэлж нээлттэй зүрхсэтгэлээр үргэлж дэмцээр алдрын төлөө бол үргэлж нээлттэй алдрын төлөө хаашаач алхсан нээлттэйгээр чадах чинээгээр залбираад санхүүгээр байгаа боломжоор ямар боломжоор бололцоо тэрүүгээрээ дэмждэг тэр тим чуулган байхын төлөө бас хичээцгээе та бүхэн бас залбирж өгөөсөө гэж хүсэж байна. Тэгээд өнөөдөр манай цуглаанд анх удаага шинээр ирсэн хүн байна уу? Монгол Япон. Дозо ёрошику оныгашимас. Жикошоко оныгашимас. Ник хоёр.高田照樹と申します。隣の草加の町の草加教会の牧師をしています。今日初めて来ました。昨日マキコさんでよろしいですか。マキコさんに都内の教会でお会いして、今日来てみたいなと思ってやってきました。ようこそ。хажуугийн Юсокод байдаг Сокогийн цуглааны би пастор байгаа. Тэгээд өчигдөр
Тэгэхгүй Сантав ингэ танилцаад тэгээд ирсэн байгаа гэж байна. За бүгд хамтдаа өрөөж дуулцгаая тийм ээ. Ивэгээд Есүсийн хайрыг та бүхэндээ дуулъя. Есүсийн хайрыг та бүхэндээ дуулъя. Түүний хайр агуу хүчтэй зүрх сэтгэлээ түүнд өргөөд өөрсдийн амьдралдаа оруулаа. Есүс надад тань үнэхээр хайртай. Түүний хайрыг та бүхэн өөрсдийн амьдралдаа оруулаа. Йокосо Токио Монгол Кёкай. Арайто займашта. За, зарлалын цаг байна. Тэгээд за. Залбирлын цуглаан 7 хоног бүрийн 5 дахь өдрийн оройн цагаас, орой 19 цагаас одоо байнга тогтмол хийж явахаар болсон байгаа. Тэгэхээр та бүхэн маань бас өргөнөөр боломжтой бол залбирлын цуглаандаа ирээсэй гэж хүсэж байна. Тэгээд заримдаа бас ажил амжихгүй би ч гэсэн өөрөө оролцож бас үнэхээр чадахгүй байгаа. Чадах чинээгээрээ яаж хийж яагаад боломж болцоо гаргаад хэрхий хичээнэ. Тэгээд за тэгээд сар бүрийн 2 дахь болон 4 дахь 7 хоног 7 хоногийн хагасаа өдөр 4 цагаас спорт нөхөрлөл тогтмол хийж байгаа. Тэгээд гоё ширээний теннис, сагсан бөмбөг, волейбол юу байна те бүгдээрээ яг спорт нөхөрлөлөөр илүү их бие биентэйгээ дотносож нөхөрсөн тийм гайхалтай цагууд хийгдэж байгаа. Тэгээд бас та бүхнээс боломжтой цагаараа ирээсэй гэж хүсэж байна. Тэгээд тэгээд нэг зарлалын бар цаг байгаа. Тажима пастраас өчигдөр ирсэн байгаа. Цуглаан дуусны дараа нөгөө Монгол хүүхдийн өргөөнд зориулаад 75 хүүхдэд юм бэлэг авсан байгаа юм. Тэгэхээр энэ жоохон гар ажиллагаа шаардах юм байна. Тэгэхээр нэг хүн, хоёр хүн бол амжихгүй. Бүгдээрээ хийх юм бол аим хурдан дуусах юм байна. Тэгэхээр цуглаан дуусны дараа, хоолоо идсэний дараа энэ нэг юмыг хамтдаа сүвнэр маяг юм те. Хамтдаа хийгээд хамтдаа энийг гой гайхалтайгаар хичээлийн хэрэглийг боох юм байна те. Бэлэг боох юм байна те. Хамтдаа хийцгээе гэж хүсэж байна. Тэгээд өөр зарлалын сэдв, онцгой тийм зарлалын сэдв ч юм уу, залбирлын сэдвтэй хүн байна уу? Манайх дундаас. За хараахан байхгүй байгаа юм байна те. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа суудлаасаа босоод эзэнд магтаалыг өргөөд өнөөдрийнхөө Токио Монгол цуглааны хүндэл мөрөглийг өндөрлцгөөё. Монгол түмниймээ сэтгэлийг даангаач уянгаа сайхан айлгууши ингэсэн зүрх сэтгэл амьдралаа тандаа зовлоо эцэгдээд исмэн нэгэн цаг эзэн тэнгэрмээ гэж дууддаг байсан эрен зууны өрөөд маань болсон би ирээдүйгээ эзэн тэнгэрмээ гэж Тайдистач миний Монголын Амен. Та юрогоч миний
ард түмний та идгээгч миний удам тари бүх Монгол зөвхөн таны михий хөөдэй та нэгтгэж миний Монголыг та чөлөөлөж миний ард түмний та сэргээгч миний удам талыг бүх Монгол зөвхөн таны михий хөөдэй та нэгтгэж миний Монголыг та чөлөөлөөч миний ард түмний та чөлөөлөөч миний ард түмний та сэргээгч миний уудам талыг та сэргээгч миний уудам талыг бүх Монгол зөвхөн таны михий хөөдэй өвдөгсөн бүгд хамтаа эзний заасан залбирлыг хамтаа уншицгаая. Амен. Тэр эзэнд алдран тоглолтгоо. Тэнгэрт байгаа бидний эзэн минь таны нэр ариунаа дуусгадаг. Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэр зэчгээ энэ газар дээр биелэгдэх болтугай. Тутмын талхыг энэ өдөр бидэнд өгөөч. Бид өртөнгүүдээ уучлсны айлд бидний өрийг мөн уучлаач. Биднийг сорилтонд буу оруулаад харин бузар муугаас гэтлгээж. Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүрэн үүр таних. Амен. Бүгд эзэн дарга талтыг өргөцгөө. Амен. Амен. Тэг хамтдаа хоолныхоо нөхөрлөн цагтаа орцгоё. Эх тоногт илүү баяр хөөртэйгээр уулзцгаая.